чинь төв заяаг олохгүйгээр замгарах юм биш биз пулая. За сайн байна уу? Сайн байна уу. За бод. Аагаа сайхан. Энчнээс одоо үйлдвэрлэл авахын тулд энэ эрэгтэй хувцас хэлэх хэрэгнэ. Энэ эмэгтэй хувцас хэлэх хэрэг. Одоо энчнээс үйлдвэрлэл авахын тулд хувцаа биелэн өмсөд. Тэгээд ийш авч танилцъя. За бөөнөрөө мах яаж бэлтгэдгийг орж харцгаая. Дөрөн саяон найсыг бэвүршин хүртэн лавтай юу. Айсыг найз үртийг хөршин сайн байна. Энчнээс ингээд хувцаа өмсөн хүмүүс маань энэ үсмэсээ юмнуудаар гарч иж гэдгийг ингээд чек чинь. Хувцаа өмсч үзээд ямар ч асуудалгүй юм бол одоо энэ чи гараа угаана. Энэ гутлын уул ариутгагч. Тэгээ ингээд гутлын ариутгагч. Тэгээд одоо ингээд үйлдвэрлэв. Хайж. Хайж чамаагүй дээ. Йоо. За хоёулаа тэгвэл энчнээс бэлэн өмсчээ. Маханд гараараа үрж болдгоо болох тийм. Махтай махан биеэрээ харьцахгүй байж тээ. За ингээд гулууз маань бол ингээд тэр цаатлын өрөөнөөс ороод ирд юм байна. Энэ манай өдөөс хөлдөө мах гисгээд өрөө. Энэ гисгээхэд бол таг хөлдөө махыг бид энгийн температур 24-өөс 48 цагийн дотор гисгээдэг болол энд бол өдөөс 7 цагаас 12 цаг хооронд гисгээ. Энэ замаар ингээд мах маань орж ирэнгүүтээ ингээд энэ дээр үхрийн мах шулаад энчнээ хоньныхоо махыг шуллах гэж байгаа шүү. За тэгээд энчнээс шулагдангуудаа энчэн цаана ангилж байгаа. Ангилж цэвэрлээд ангилж цэвэрлсэн махаа дийслэнгүүтээ 50 дээр тавиад нөгөө хөрөгчөндөө маань орж хөлдөж байгаа. Эдгэр маань болохоор одоо ингээд хаял биш те. Энийг одоо яах вэ? Энэ одоо ингээд хүний урсгалаар гарахгүйгээр энэ талдаа дахиад бүр ингээд яс хүлээж авах гэдэг бүр ингээд ясаа гаргах гэдэг юм өрөөтэй. Энэ ингээд ясны өрөөгөө энд ингэж байлгаж агаад оройн бид дээшээ хөлдөөгчлөө хийдэг гэсэн. Энийг тэгээд ясыг юу нь яадэ? Ясыг энэ эмээлтлөө ясны үйлдвэрлэлөө хөгдөв. Энэ 50 дээгүүр ингээд хөлдөж байгаа. Ингээд хөлдөөд өчтөр гарааны хөлдсөн байсан мах маань ийшээ буцаж гараад буцаж гарангуудаа энэ одоо ингээд шүлээр зорж байна. Энэ тэндээс ирээдсэн махыг нэгтэлж энд үздэг. Энэ болохоор манай металл илрүүлэгч. Төмрийн өртөц байхад энэ маань дуурах юм. Хүмүүс дээр нь бол ямар ч тийм нэг төмрийн тийм нэг юм мах очихгүй гэсэн. Тэн дээр бол айхан байхгүй, санаа зовох юм байхгүйгээр манай махыг хэрэглэхэд бүх мах энэнгөөр шалгагдана. Супер. Энэ одоо ингээд нөгөө нэг багцны айдуудад танд манд өгсөн юуны багцыг ингэж ямар ч нөгөө нэг шинэлэг байдлыг алдагдуулахгүйгээр ингээд вакуумдад гаргаж ирдэг машин маань гэсэн. Одоо энэ ингээд вакуумдад дуусаад одоо болчлоо гэсэн. Ингэж гарч ирж байгаа гэсэн үг шүү. Одоо ингээд энийг хөлдөөч те. Одоо ингээд ердөөсөө сав баглаа бодолтой болцсон юунуудаа ийш нь ингэж хийж байгаа гэсэн үг шүү. За ингээд махны процесс маань бол ер нь иймэрхүү явагддаг юм байна. Хүн маань ийм гоё ариун цэвэр сахиад ингэж орж иж байгаа харж байна уу? Мах маань яаж гаднаас орж ирдээ? Тэрийг нь сонирхож болох уу? Орж ирсэн газараа буцаад гардгүй манах. Гарах юм маань хүний урсгал маань бас ийшээгээ гарцсан маань энэ. Манайхан гарч ирэнгүүтээ хормогчоо цай майнд орохдоо энчнээ тавьж агаад угаадаг. Энд бол одоо гутлынхаа уул молыг угаана. Өөх тос мосоо энд буулгаж байгаа гэсэн үг. Тэгээ энчнээс тавчиг мавчгаа өмсөд ишиг ор. Энэ одохтой нэг одоо тэнд угаасан хормогчнуудаа энд ингэж хатааж ариутгадаг. Энэ дотор манай ажилчдын энэ буфер хувцсыг угаадаг хэсэг маань. Усны нөөцийн өрөөг нь үү? Тэгээ энэ дотор цаанаа манайх нэг төвийн шугамгүй болохоор ийм зөөврийн 8 тонны хийдэг гэсэн. Танктэй гэсэн. Хүн бол ингээд гараа явчих юм байна те. Ямар ч нэг бохирын ширхэгч юу ах юм биш те. Буцаад үйлдвэрлэл орохгүй гэсэн үг. Ийм ариун цэвэр мах идэх юм шүү дээ. За ингээд гараа явчих юм байна уу? Ингээд нөгөө өрөөнд ороод ирдэг шүү дээ. Ажилчдаа ус дүүшинд оруулдаг. Зөв. Эндээсээ одоо усанд ороод харьцаах нь шүү дээ тий. Хүн бол ажилтан маань бол ингээд яг юм тойрог системээр анханасаа ариутгаж ороод ажиллаа хийгээд ариутгаж гарч ирэх нь шүү дээ. Хизэж буцаж чадахгүй гэсэн үг. За тэгвэл одоо мах яаж ордгийг харъя. Энд чинь айхтар код мод дөр байх ч вэ. Энд сая нөгөө бэлэн бүтээгдэхүүн болцсон байгаа. Энд ингээд хайрцаглагадаад энэгээр ингээд гардаг гэсэн үг. Манайд энэ нөгөө 10 элттэй нэрсэн шүү дээ. Нөгөө өрөө хөлдөөд өрөө нь шүү дээ тий. Зүг. Дахиад нэг хаалга гараад ирлээ. За одоо энэ маань болохоор хэсэг маань мах орж ирдэг. Энэ хаалгаас хөгдлөө. Энэ сэнс ажиллаж байгаа. Энэ хаалга онгорж явахад гаднаас ялаа малаа орж ирэхгүй. Ялааг үлээж байгаа. Ямар лаги. Бүх юм бодолцсон биз тий. Энэ дээр одоо гаднаас худалдаж авж байгаа махаа энэ дээр жиндэн. Энэ гисгээдэг өрөө мөн үү? Биш үү? Мөн энэ том гисгээдэг өрөө. Одоо саяны нөгөө нэг жижиг ухаалаг гэдэг байгаа маань болохоор энэ. Яаж вэ? За энэ дээр болохоор одоо ямар төрлийн мах гисгэгч байгаагаа бүгднгийн энэ дээр ингээд өгөн мэдээлэл нь орж байна. Одоо энэ болохоор ингээд хонь гисгэгч байна. Тэгэнгүүт одоо би өглөө хідэн градустай мах цаана аммаар байна. Тэрийг энэ дээр өгч чинь тий. Хүслээ шимд юм биш үү? Нэмэх хідэн градустай мах гүнийх нь температур нь хідтэй мах аммаар байна гэдгээ энэ дээр
тохируулчингууд энэ маань маргааш өглөө нь ямар ч хөөсгүй яг л тэр махан дээр маань ингээд Йоо ямар гоё бэ. Яа аимшигтай ухаалаг үйлдвэр байш шүү хөөе. Тэгээ ийшээ оруулангуудаа энэ ч нэ бидэд өснөөс мосын ажиллагаад тэгээд энэ чинийг угаад сэвэрлээд энэ чиний оруулж гисгээгээд Ингээл ийм цомхон болчихж байгаа юм байна. За ер нь бол easy meat англиан савлах үйлдвэртэйгээ хэдүүлээ танилцчихлаа. Ажилчид маань цайнд орцсон байна. Тэгвэл үйлдвэрээ хоолны өрөөнөөс ингээ харцтай байна. Амар хөрөөнөөс. Хүн амтан танилцуулт нь ерөөсөө энэ шидний цаана наан зогсоол танилцуулч амар бүтээгдэхүүн маань яаж ариун цэвэр сахиж орж ирдэг болон ажилчид маань яаж бас ариун цэвэр сахидгийг харлаа. Тэр маань үнэхээр таалагдж байна. Тэр маш ухаалаг үйлдвэр байна гэж би өөртөө бодож байна. Тэгээд одоо би ч гэсэн цайнд орлоо. Бооцэн та юм идэв та тий. Өвтөнгөлийн онгод Nomadic lifestyle, beautiful life. За бүгдээрээ хамтран ажиллагч Easy Meat-ийнхаа англиан савлах үйлдвэртэй танилцлаа. Маш цомхон, маш ухаалаг. Эрүүл ахыг үнэхээр гоё хангад юм байна. Мах идэхдээ ямар гаралтай, хаанаас ирсэн, хэр цэвэрхэн бол хэтрэгсэн бодол бол хизээч төрөхгүйгээр тэгээд Easy Meat-ийнхаа махыг хэрглэж явах нь штэ гэж хэлье. Баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд нэрээ нэмээд нэг юм хэлэхэд үйлдвэр маань нэгдүгээр нарны панелаар дотор бүх хэрэглээний гэрлүүдийг шийдсэн юм байна. Офисын үйлдвэрийн бүх чийдэнгүүд болон гадаад огчлтын гэрлүүд нарны хавтангаар шийдсэн. Бас нэг юм нь болохоор танкнда нөөцийн ус энэ маань одоо нөгөө гэр ороод байрлаж байгаа учраас төвийн шугам байхгүй. Тэгээ нөөцийн танкнда одоо үйлдвэрлэлийнхаа процессын усуудыг ашиглаад тэндээс гарсан усаа бас дахиад цэвэрлэх байгууламжтай цэвэршүүлээд саарл ус болгож гаргаад тэгээ үйлдвэрийнхаа хашаа талбайг зүлэг ногоогоо усалж үйлдвэрээ гоё цэрхэн байлгадаг байх нь шүү. Ийм гоё ухаалаг үйлдвэртэй танилцсандаа маш их баяртай байна. Хамтарч ажиллаж байгаадаа бас маш их баяртай байна. За тэгэхээр загсанд явах гэж байгаа, уртын загсанд явах гэж байгаа. Нэлээд олон юм авах хэрэгтэй байгаа. Нэлээд олон юм бэлдэх хэрэгтэй байгаа. Түүний нэг нь юу вэ гэхээр Big Fish. Big Fish орж загсны хэрэглэлүүдийнхаа дутуу хөтөө юмнуудыг ер нь авна. Хүү ихтэй нээлт болох гэдэг. Тэгээд эдгээр ороод ирэхлээр ер нь бол толгой хэрэгсэн хэвээрээ л байна. Намсун дэмэгдийн бэлэг журам байсан. Чамаа би харах дороо ман сурч. Хүрхөдөр таашаал таман сурч. Хүлцэнгүү томож намсун дэмэгдийн бэлэг журам байсан. Чамаа би Чамаар шууд сонгуулна. Гоё юм те. Янз юм байна. Оо nice бүр цаанасаа сэртэнгүү амар юм биш те. Гоё гоё. Тийм үү. Уугнагийн надад өгж байгаа сонголтууд. Эдгээр бүгдээрээ сугсанд тийм үү. Энэ жижигүүд маань болохоор эдрийг бол би дандаа ультра лайт болон медиум уургантай хэрэглэнэ. Тэгээд бүх дамарныхаа утсуудыг солино. Том энэ далбангуудаа хийх хоёрыг авлаа. Нимфүүдийн маань хайрцаг өвдөрсөн учраас нимфний хайрцаг авлаа. Энэ жилийн сет юу вэ? Жил чинь нэг юм комбо гаргадаг шүү дээ. Тийм үү. Энэ хардаа. За энийг нэг танилцуулаач. Хүмүүс бас сонирхож магадгүй. Анхлан ер нь загсанд явж байгаа хүмүүс бол Big Fish ороод ер нь энэ комбог нь авч аваар байдаг шүү. би бүр бэлдээгүй яг дайвагаас гаргаж байгаа. Тийм үү. 6 оны шин загвар. Яг Дэвогийн оройг ер нь комбо юм биш тэр чигээрээ те. 26 Crossfire. Тийм байна. Энэ хидтэй дамар бай. Дайва G-Braid гэж 8 утасны сүлжмэл. Зүг. Тэр бэлгэнд ийм хайчтай байгаа. Бэлэн те. Таслахад хэцүү байдаг болохоор ийм Зориултын хайж байхгүй бол тэр тасдагч чинь тасдаггүй юм байл шүү дээ. монод нь дийлэхгүй. Дийлэхгүй мөлий те. Жижиг телескоп биш те. Тийм. Зүнхэнд нөгөө миний хайгаад байсан чинь энд явчих шүү дээ ер нь бараг. Тэгээд энэ аль нь Вьетнамд үйлдвэрлэгдэж байгаа. Колцоонууд нь арай өөрчлөлтсөн гоц этгээд Ингээд хийсэн ийм байна. болоод ирэхээр илүү хол шидэлтэнд Нөлөөлтөй байт юм илүү хол уу? Ямар гоё. тэгээд карбон материал. Ийм комбо гарч байгаа юм байна тийм үү? Ваа. Метр 98. 98. Зүг. Үнэн нь бол ингээд 440, 430, 420 гээд 3 янзын үнэтэй байгаа юм байна. За энэ бол үнэхээр амар комбо энэ жил гаргаж байгаа юм байна танах бол. Nice. Бусдыг арай бэлдэж хэмжээ. За юу таньдаг хүмүүс ороод ирвэ. Энэ ингээд яагаад нээлт болох гэхлээр ингээд хүмүүс дандаа нэг юм сонин газар таарад байна. Гэхдээ би сая дөнгөж сая таартай яриад өөр газар явчихсан шүү дээ. Ахутлаа яриад байгаа. За яста муухай нууцаар нээлттэй гэсэн чи баригчлаа шүү хүмүүст. Ингээд энэ яг Big Fish тэр харин их гэжсэн үг нь. Газар явчихсан тий. Одоо баригцсан. Одоо бөөндөө гараа шитгэнэ. Бадарсан. Дэвгийн бас халбагнууд ирсэн юм уу? Жижиг яг энэ уургандаа ер нь таарахар хэмжээний юм шүү дээ. 2-тай 3-тай. 2 4 6 грамм. Ямар гоё. Big Fish-ээс ирээд та бүхэн энэ комбог бас ер нь аваарай. Энэ удаагийнх бол аюу гоё богинохон хөнгөн гоё уурга хослол гарсан байх шүү. Сонирхоорой.
Бас муухай ааштай нөхөө шүү. Тэр. Йоо. За та ийм золигнод байгаа шүү. Чингис өгөө битэр чи. Нохоноос жоохон зочимхай. За, Димакс дээр ирсэн. Одоо ер нь бол нөгөө улирлын нээлт болох гэж байна. За тэгээд нээлтэндээ бэлдээд машина жоохон гойсоо. Яасан бай гэхээр гэж энэ юм бэ? Танд хүн багч. Шалтар гой бутцсан биз дээ. Димакс оффроуд хоног төмөр хийцэн дүүнүүд дээр хөхөд явахдаа машина орхио явсан. Юу хийлгсэн бэ гэхээр доотлын сэнжтэй дэржигнүүртэй ганцхан доороо сэнжтэй учраас тасарсан байсан. Тэрийг хоёр талдаа сэнжтэй болгосон. Тэгээ янзлуулан ёо энэ хата. Цоо шин гიშгүүр болцсон биз дээ. Нэр энэ яв гой болцтой те. Яг шин мэт болцсон биз дээ. Ингэж гой будуулсан. Пүү тасархаа. Яа ингээл одоо угаалгаал замдаа гарахад ер нь бэлэн боллоо шүү дээ. Арби тоног авсан байхад машин чам бай. Айди том бай. Тоног бам бай. Сайр замар хүүхэн авахар хүүр зав. Дайр чавхад ханган шараа тавьж ав. Тэнгэн димэний ачаа хүүрстан. Арби тоног кила. Хөдөөд гүчила. Хаанцаныг тулгаж аваа газар шорох сич. Хаанцаныг татан тавиад машин дотроо чийлэх. Агомог авир цаашаа холхон байж чийлэх. Агомог кила. За гандангийн уулзуурын баруун хойно байрлах Brothers Car Wash дээр ирсэн байж байна. Ер нь бол явах бэлтгэлээ хангаж байна. Машин бол ерөөхдөө бараг бэлэн болсон. Моторын тос болон дугуугаас солиол тэгэл явлаа. Тэгээ одоо ченж угаалга хийлгэн эндээ. Би бол амьдралдаа машинда ченж угаалга гэж юм хийлгэж үзээгүй. Ямар болохыг бол мэдэхгүй байна. Өнөөдөр та машинаа орхичихоо гэсэн. Тэгээд маргааш ирж аваа. За тийм байна. Тэгээд манай Brothers Car Wash маань бас Brothers Car Rent гэж машин төрөөсөө үйлчлэгээтэй. За юу гэж 24 цагийн түрээс гэж шүү дээ. Амар машин биш шүү дээ. Юу вэ? Land Cruiser 300 гэж байна. Lexus 570 гэж байна. Ford Raptor гэж шүү. Jeep Wrangler Alphard гэдэг ер нь маш олон төрлийн машин түрээс байд юм биш үү? Таад бас пэйжээр нь орж сонирхороо Brothers Car Rent километрийн хязгаарлалт байхгүй гэж байна. Үйлчлэгээ сервис 100% хийгдсэн. Энэ маш сайн. Тэгээ үйлчлэг онцлогоонд орсон. Бүрэн цэвэр цэмцгэр тухтай автомашиныг тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын 100% даатгалтай гэж. Ер нь бол тэгээд бүх бүрэн бүтэн машиныг ингээл өгөөл түрээслэх газар байх нь шүү. Манайхан тэгээд аял зугаалгаар явахдаа машины хэрэгцээ гарвал Brothers Car Rent руу холбогдоод үзэрэй гэж хэлмээр байна. Агомог авир цаашаа холхон байж чийлэх. Агомог кила хөдөөд гүчила. За салон бол ерөөхдөө дээвэр таац тэр харж байна уу? Хав хар хөдөө явсан бохир гараараа ингээд сайхан юм ачигтай ингээд ирмэг тохойн бүгд бодоод болдог байгаа байхгүй юу? За тэр багажийг бол ер нь үзэлтэхгүй суудал таац шал одоо юу угаад юм бол мэд юм алга юм ачдаг болохоор ингээд амар бохир байгааз. За тэгээд ийм машин хүлээлгэж өглөөд маргааш ямар болгож надад хүлээлгэж өгөхийг бүгдээрээ хаацгаая. The next day. Маргааш болцсон. Угаацсан. Болцсон гинэ. Болгоод гаргаад тавьсан. Нэг олон юм ярилгүй шууд яаж угаасна харах уу? Яа нүдүүдээ анжаа хаалга онгойлох юм уу яах юм? Хоо таазыг хатаа. Амар гоё нөө. Таалагдж байна уу? Гялгарал амтан бол санал угаасан гэсэн үг шүү дээ. Голын дээр саарл оруулах тодорцсон байгаа. Энэ үү? Чи ийм анзаараад байгаа юм уу? Юу лагийн? Надад бол гэхдээ яг шинэ мэтэл харагдчихэв. За эдгээр бол ер нь бол муухай биш зүгээр зурагдсан байгаа шүү. Энд чинь юм ачсаар хагаад ингээд зурагдсан. Элэгдсэн шүү. За баярлалаа амар гоё болсон байна. Яхаа цэвэр машинтай гарах юм уу тэгээд. За баяр үргээ. Арцайсан зам туулахад асфальтын дээр шиг араасаа дагуулахад амар тайван шиг цасхан залан уран шин зам гарган гарц гарамны зуран жинхэнэ жарган учаун жидата төгөд ирчаун шалбаг тучаад иргэж харахад булчаа ажилтаг чичааны чимэгийг тань голмаач чалаад рата дотор жаргаж явхад хатаа тавчигнаад хүн нэрээ тоогос Ringen байна. Чи болохоор шибэлхэн бай. Бүгд шибэлхтэй болох юм бэ? Тийм. Ваа. Тэгээ өнгө нь бол яг л байна. За хамгийн сүүлийн ажил ахгүй юм үлдлээ. Юу вэ гэхээр би одоо их тавны гүр даваад Петроусын баруун тал City Car Wash яг баруун талд би Альфа дугуй засвар дээр ирсэн байна. Энд яадаг вэ гэхээр Facebook дээр та бүхэн ороо сонирхоор Vax Offroad Mongolia гэдэг пэйж байгаа. Тэнд болохоор ер нь бол обоотнууд зардаг. Манай машин обоот орж ирж байгаа. Яа амар гоё обооттой болж байгаа. Шин дугуй авсан одоо шинэ обооттой болж байна. Тэгээд ер нь бүх төрлийн обоот байгаа. Бүх арзмаар те сайзын бүх одоо амар олон тэмдэглэгээ өгд юм байна. Тэрийг бол мэдэхгүй. Тэгвэл өөртөөх нь онцолж байгаа нь Offroad машины дугуйнд зориулсан тийм даацын обоотууд орж ирж байгаа гэдгээ онцолж байна. Хөдөө гадаа явахдаа сайн обооттой явахгүй бол бас нөгөө янз янзын юм сонсогддог те хагардаг, хугардаг гэл. Тэгэхээр одоо хэвээр зэрлэг обооттой болж байна. За яадаг энэ обоот маань. Ерөнхийдөө ингэ хэмжээ дамжаанууданд байгаад байгаа. Өөрөөх нь чинь 1.5.
Тэгвэл нөө даацсан болохоор 1216 кг. Зөв. Миний обод ч 800 идэгдсэн байсан. 40 дээр хараад игжсэн. Тийм. Тэгээд энэ бол ихэд дотроо Тийм бэ. Ямар гоё. Амтар дотор ахын нам байна. Ядан суудад бөмбөг цаашаа тухтай бам байна. Арби тоног авсан байхад машин чам бай. Айди том бай. Обод гонож нийт аль юм нөхгүй. За. Одоо энэ гэж хоёулаа нойлох. Уг нь уу? Тийм. Үсээ нойл болгоо. Хүндийн нэг л тэнцвэржүүлээ юу гэсэн. Зөв. Харин би дугуйдаа нэрээс ийм хийлгэж үзээгүй. Өөрөө өдөөгатай хол замд их явдаг бол энийг сайн хийж. Заавал тий. Одоо эн чинь дугуй солих болгонд хийлгэ гэсэн үг. Тийм дугуй задлаад өгсөх бол. Тэгээд өвлийн дугуй тавихтаа ч хийлгээд, зуны дугуйгаач гэж хийлгээд. Үгүй та одоо ингээ хоёр ободтой болчих юм чи өвөлдөө нэг шууд шин дугуй тавихтаа шууд Тэрийгээ хийлгэж. Одоо энэ дугуй задлах чинь шууд аваад тавьчих. Ингээд эрэх хавар явах чи дугуйны илэгдлээс хамаарат энэ баланс бас өөрчлөлт. Заавал нэг шалгуулч зүгээр юм байна. Шалгуулч зүгээр. Хөдөө гарахаас. Амар багсчихдээ юм биш багсдаг байхгүй юу? Бүр баг. Одоо дахиад гарсан алдагдлаа дахиж наагаад хоёлоо 0 болох хэрэгтэй. Чи датат өгөхөд ирчаав шалтак. Тучаад иргэж харахад булчаа ажилтаг. Чичааны чимээгийн танк олбаачаад рата дотор жаргаж явхад гадаа тавьчихнаа. Хүннэрээ тоогос үдөө. Bax Offroad Wheels Mongolia гэсэн үст те. Пэйжийнхаа дүүнерт маш их баярлаа. Тэгээд гоё оботтой боллоо. Хардаа Bax Offroad гэсэн. Ваа энэ хардаа амар улаан харын хосолтой хамгийн гол нь гоё бас мерч үлгэн давлаа. Тэгээд баярлалаа. Одоо тэгээд намайг харин 8000 явж байгаа гэсэн чинь баярлж байна. Та сайн тестлээд ирээ. Тэгээд ирээд коммент хэлээрэй гэж чинь. 100% итгэлтэй байна гэдээ өөртөө бол муухай нүүр бардан байна. Би тэгэхээр маш их гоё хариж үзье гэж бодлоо. Тэгээд ер нь бол offroad гэж бүр онцлцсон байгаа гэхээр маш сайн даацсан явбод юм байна гэж ойлголоо. Ингээ ойлголтоор шүү. За тэгээд баярлалаа, амжилт хүсье. Bax Offroad Wheels Mongolia. Санаг татан тавиад машин дотроо чийлэх. Агомо кавер цаашаа холхон байж жиирх. Агомо тила хөдөөгүй чила. Арбида найта танхалцаад. Аратадаг те. Аранда хийгээ таацалхад. Таахгүй даваагүй. Мистер Олтман шавар шавхад арби. Тама надаар тоног аваа. За хүнсээ бацаа. Хэд хоног өстө бөө юм болж. Өөрөөсөө машин дээр бэлтгэл ажил уртын аялал гэж бодсон чинь нэлээд нухацтай хандаад нэлээд юм боллоо. Тэгж өнөдөр гарч. Одоо хүнсээ аавна. Гэхдээ хүнс бол цөөх юм аавна. Нэх олон юм бол байхгүй. Ерөөдөө ихнэр юм аавна. Би дагаа явна. Зүгээр ингээд гоё төрөгч юм заяа. Би аяны тасаг ороод ирнэ гэж байхгүй те. Дараа нь цуг орох уу? Дараа нь цуг орё те. Савараа ёо. Савар байгаа юм байна. Загсанд явж байгаа учраас загсны бүтээгдэхүүн авахгүй, домби, шопрот, килк авч болохгүй. За эдрийг тэгээ хаана хийж явах юм? Манай машин пик 4 байгаа. Яана, яаж явна? Айж шүү. Яа, Carrefour хөл хөдөлгөөн ихтэй биш шүү. Ер нь одоо яг нөгөө хичээл сургууль амарцсан. Отгон дэнгэрийн дахилга болж байгаа. Тийшээ хэд хоногийн өмнө 2-3 хоногийн өмнө их хүмүүс явсан баха. За аялагчтай хөлд ер нь дэлгүүрүүд дарагдсан байна. Carrefour бол хүн ихтэй байна. Аяллаа тасаг тэнд байна. За яах вэ? Жохон байж хамгийн сүлд орё те. Jalapeno гэж яг юу вэ? Jalapeno юм уу? Жаа гэж бичсэн биш. За jalapeno гэдэг, jalapeno гэдэг юм аа. За наадах авах. Өглөөний цай манд холцоо бодороо зайцтайгаа холцоо. Тэгээд Carrefour-ийн маань нэрээ хамтарч ажиллаж байгаа гэдэг gift card өгсөн. Ваа 500 мянган. Тэгэхээр би одоо өнөөдөр бараг эндээ юм авчих байх гэж бодож байна. Хасаглаа. Сайн байна уу? Био юмнууд биш тэр. Тийм шүү. Айл хараа. Моцилог ордог. Аа. Хамхтаа. Яа гоё юм бэ те. Яаж багтаана? Эвчи дотор 6 хүн аялахад бүх юм багтаана гэдэг амаргүй. Өөрөө юм авахгүй байх нэг бодлоо амар шүү. Гэхдээ зүгээр оврыг хараад байхад амар л санагдаж байна ёо. Маш их овртой юмуд байна. Хайртай хоолны газраас нь бүтэн дахиа гардаг гэж шүү дээ. Сайн хүмүүс тэгж ярьж байна. Бүтэн дахиа авчих уу? Замдаа идэх гоё. Уртсагч. За уртсагч бол. Уустдаг уут, чорлогийн уустдаг уут. Тэр харин олдохгүй байх юм байна уу? За би хаян руу явах. Энэд авах юм авчиг. За уртсагч авсан заа юу. За компьютерээ залгаад Ecoplot баг компьютерээ залгаад хүрээ авцсан. Юу вэ? Шинээр авч байгаа мó? Аа хөөрхий. Уустдаг уут байна уу? Carrefour Bio гэд надад орч ивэ. За 0 авсан. 0-доо Bio тор хайгаад байгаа. Энэ гэхдээ Bio л биш байна. Литр 60 литрийн 10 штук юу юм бол 10 ширхэг. Эрдэнэ шиштэй. Recycle 100% Bio мөн үү? Мөн баха. Энэ мөө задардаг уут мөн бах. Ийшээ аялал руу орё. Ингээл аялал руу орё. Энэ орохгүй юм аа. Хөөе аялал руу орох юмсан. Ашгүй жорлонгийн уут олчлоо тийм үү? Одоо гоё толго олчмоор байна. Яах чаа? Наатаар яах чаа? Ингэнэ гэж юу? Овртой ш тарьтай наачаа. Алидаа. Яна чи хийдэж. Хийдэ.
24. Тэгээ авмаар байгаа мó. За яг багтааж болох авах юм уу тэгээд яана. Айны тасаг руу шал дэмий дагалж орчихлоо. Өөрөө ганцаараа орчол гардаг гэж. За энэний тасагт юу вэ харъя. Ховын сав, төмпөө сав. Наа чи цаашаа явах тусмаа олддоггүй золиг байгаа юм. Би архангаагаас хаагаад олоогүй штэ. Өгөө явахдаа би ядаж 4-ийг авчихоо. За уулын газ 4-ийг авсан. Цаашаага хөдөөгөөр ер нь аюу олддоггүй юм байлээ. Юу буу вэ? Нөгөө юм уу тэгээд Нөгөө юм болоод уу? Зүгээр юм шүү. Энэ бас хөргүүр шиг байх ээ. Шингүү өргөр. За энийг нь авчих уу? Энийг нь авчих уу? За энэ дэстэ гоё юм байна. Энийг тестэлж үзье заяа. Зам гаргаан, гарт гарамны зуран жинхэнэ жаргаан. Учаа чи дата төгөд ирчаав шалбаг. Тучаад иргэж харахад булчаа ажилтаг. Чичааны чимээгийн тань голмаачаад. Рата дотор жаргаж явхад гадаад ачигнаад. За миний бодсон юмнууд нь болцоо. Ер нь би болоод болцоо. Одоо энэ хоол хүсэн дээр нэг талах тарай боов, чихэр боов. Нөгөө айл тавьж чихэр боов. Авах юм биш. Тэрийг сануулъя. За нөгөө эдийг орхоо өсө төөрсөө. Манай ер нь амар удаж байна. Тэр оронд нь би дахиагаа ер нь очиж сонирхлоо. Хөсөж чинь. Гарах гээл янцаглаж өнөөдөө базаасаар хөсөжлөө. Хоолны тасаг руу очлоо. Ваа. Чоо халуунаараа хаа. Яа. И халуунаараа энийг авна. Замдаа иднэ. За нэг юм боллоо. Ёо одоо ч тэр яана шөнөөр л орох нэ. За одоо яалтай байлаа. Ер нь бол тэгээд нөгөө хам бүл зургуулаа явж байгаа болохоор асар их юм авч ин дээрээс нь айлд очиж байгаа учраас бас тэгээд бүгдийн амнаа зугааж ихэр боо. Тэгээд аяны дутуу юмнуудаа бас аяны кампийн хэсгээс нь ер нь авлаа. Гар осон гараад байсан ч гэсэн аяны хэсгээс бүрэн тоноглогдоод ер нь явчих юм байна. Нэг мэдээд болгоход хамтран ажиллаж байгаа Carrefour сүлжээ дэлгүүрийн маань өвөр хангаан Эрдэнэт хотод салбар 7 сарын ихээр нэг тийм байлаа шүү. Манай тэгээд өвөр хангаан болон Эрдэнэтийн хэрэглэгчид маань бас Carrefour-оор эсвэл дамжиг мөрж байгаа хүмүүс маань бас Carrefour дэлгүүрээр үйлчлүүлэхийг санал болгож байна. Маш их юм авлаа. Одоо бошоо явах юмсан. Юу тутун болоо? Явах уу? Айди томбэ, тону бамбэ. Сайр замар хүүхэн авахар хүүр зав. Дайр чавхад ханган шараа тавьж ав. Тэнгэн тэмэний ачаа хүүрстан арби тону кила. Худод кучила. Хацаныг тулгаж аваа газар шорогсон ич. Хацаныг татан тавиад машин дотрооч. За болорсоо. Бүс өвдөрсөн. 20 минут доцолтлоо гар хуруугаа ураад. Хаалгаа тайлж чаддгүй багжууд бүгд дээр байгаа боц. Одоо тэгэл архангад очиж байгаа л бүсээ янзлахаас I'm sorry шүү. Харсан чинь энэ доор нэг юм мотор шиг юм байт юм байна. Бүсээ хураацсан. Тэрнийх нь ингээд хаалган дээр бэхэлдэг болтон салаад унч. Тэгээд дээшээ татагдаад тус маань гарч ирэхгүй. Ядаж бүсэлжээд гатсан бол тэ болохгүй байгаа байхгүй. Үзэж тэгээд арга ядаа тэгээд сэрээ хийсэн чи ашгүй дуурахгүй л байт юм байна. Тий. Тэгээд одоо дуурахгүй л явж байна. Гэхдээ маш болгоомжтой явна. Тэгээд намайг бас уучлаарай. Албаар бүсгүй явж байгаа биш шүү. Одоо тэгээд очих газар очичоод заснаа гэж хэлье. Очиж байгаа хаалгаа тайлж үзэхээс юу болоод байна? Жава газар шорогсон ич. Хацаныг татан тавиад машин дотрооч хийлээ. Миний Монголын ард түмээ. Сая миний эвчи надад новширлоо. Лүн дээр ус маань гацаад эвдрээд би нөгөө сэрээ гусцсан явчихсан шүү. Сая хар орнгийн салдаг дээр цагдаа зогсоогоод бүслээгүйгээд вэ энэ эвдэрсэн маа гэх ингээл татаад үзүүлсэн чинь гараад ирлээ шүү. Энэ эвчи новчирсан шүү. Аргона тила удоод гучила арбида найта танхалцаад аратадаг те аранда хийгээ таацалхад тавгүй даваагүй Mr. Rothman шавар шавхад арби дама надаар тоног аваад явхад суугаа гаргаан надаас холбай хөдөөргүй жаргаан хамаа замаа гарбул надаар татуулаад харби автор дотор ахын нам байна явдан суудал бөмбөг цаашаа тухтай бам байна арби тоног авсан байхад машин чам бай айди том бай тону бам бай сайр замар хүүхэн авахар хүүр зав дайр чавхад ханган шараа тавьж ав тэнгэн тэмэний ачаа хүүрстан арби тоног кила хөдөөд гучила Хурлын ажил мэрл. Хамаагүй. Хамаагүйстэй. Одоо хамаагүй. Тэгээ ийм цовин дээр одоо ноён нороо. Гой түүнэн тэ аа. За яасан. Хол хоёно. Хөдөө ирсэн чи ямар байна? Гой нохортой. За өөр. Буугаараа төгөхгүй. Хөдөөтэй холбоотой гоё юм хэлээч. Гэрэн бас гоё. тавгүй даваагүй арцайс
Асфальтын зам туулахад асфальтын дэх шиг араасаа дагуулахад За чулуу цуман дээр ирсэн. Чулуу цумын засаг дараагийн хамгийн газар орж зөвшөөрлөө авав. Гарт гарамын зуран жинхэнэ жарган Учаун жи датат өгөхөд ирчаун шалбаг Тучаад иргэж харахад булчаа ажилтаг Чичаад чимиг Хог хэрэглэгүй. Аха. Яг зүг байлаа. Засчлаа гэж хэлээ. За ялла. Дөрвийн давга засчлаа. За ямар эсвэл чам 90 бай. Яагаад үгүй биш. Амарчтай хоолойгоо булаад байна. тэ. Хөрөөрөө ногоон зөрчилтэй. Англи ямаа бай. За чамаг гэдэг юм уу? Хог чамаг. Харахгүй тийм ээ. Хараа гэдэг. Манай голроо ирчихсэн нөгөө толгойгоо. Нийлтээр тэр нөх хөргөн дээр цогтолтой цогтол болно шүү дээ. Чулуу дээр болж ирж байгаа. Гол захирж байгаа хадран байгаа. Шүүр хадран. Тийм үү? Зэрэг байна. Хүлээ авсан дээ. За баярлалаа. Баярлалаа. Зөвшөөрөл 3 хоногийн 5 хадран 5 зэрэг авна. Албан ёсоор чулуу цумаас зөвшөөрөл авлаа шүү. Манайх аялахдаа дандаа зөвшөөрөл авч цагчлаарай гэж хэлье. Баярлалаа. Таахгүй даваагүй амьдралын амчин төв заяаг олохгүйгээр замгарах юм биш биз бүлаяа орохгүйгээр хөнгөн дуулах гал тэрэг байна Яман за сайн байцгаана уу? Бууз байна. Загсчны замнал season 3 үгээр эхэлж байна. Тайдтайгаа уулзаж маш их тогтлоо шүү. Амар гоё. Яарч сандарч тогтолж бэлтгэл ажиллаа хангасаар ягаад маш орой нээлттэй хийж байгааг уучлаарай. За ямар ч байсан season 3 үгээр эхэлж байна. Season 3 нээлтийн дугаар маань хаанаас явж байгаа вэ гэхээр Архангай аймаг Чулууд сум, Хөрмөн баг, Хөрмийн гол, Хойд гол, Чулууд голын ихэн уулын голууд дээр загсчлан. Өөрөөр хэлбэл Чука найзанд ирсэн байгаа. Өнгөрсөн жил та нар санаж байгаа бол нээлттэй яг энд хийсэн. Нөгөө буузын ямк байгаа штэ. Долоо гаргадаг. За тэгээд буузын ямкын дээрээс нээлттэй хийхээр шийдсэ. Бас өрөөлөө бодоод. Ой. Хамтран ажиллагч Бехерока брэнд хамтарч ажиллаж байна. Бехерока ликер маань олон төрлийн ургамлын амттай тим эмчилгээний хэрэгэлдэг ундаа байгаа. Нээлтэн дээр нь очиж амсснаас хойш авсаг байгаа. Одоо тэгэхээр өнөөдөр бас нээлттэй хийчихэд яварч байсан. Амсаж үзнэ. Бехерокада маш их баярлалаа. Хамтран ажиллагч Simple Application маань 300 хүртэлх сая төгрөгийн 60 сарын хугацаатай 2.8% хүүтэй орон сууц барьцаалсан зээлийг санал болгож байна. Орон сууцныхаа үнэлгээг байгаа газраас ипотекийн зээлтэй байсан ч болно. Simple Application хамтран ажиллагч EasyMeet махны ангилан савлах үйлдвэр. За тэгэхээр EasyMeet маань хэрэглэгч нартай зориулж хөргөлтийн ангилан савлсан махыг цавлж үйлдвэрлэх шинэхэн үйлдвэр нээсэн байгаа. За тэгээд махад 103 аймагаас бэлтгэдэг EasyMeet ангилан савлах үйлдвэр. Хамтран ажиллагч Carrefour сүлжээ дэлгүүр season 3-ын турш Carrefour маань хамтарч ажиллахаар болсон. Тэгэхээр 10 тийшээ бол 22-ын товчоо 100 тийшээ бол аян зүрхийн товчооны Carrefour салбаруудаар орж дандаа хүнсээ цуглуулах болно. За мөн нэг мэдээлэл хүрэхэд 7 сарын ихээр Өвөр Хангай Эрдэнэт хотод Carrefour шин салбар нэгтгэж байгаа шүү. Манайхан тэгээд тухайн орнуудын иргэд маань сайхан өргөн дэлгэр үйлчлүүлээрэ гэж хэлмээр байна. Carrefour сүлжээ дэлгүүр. Хамтран ажиллагч Chaos 505 шинэ үеийн залуус зориулсан суурь амжгүй тараа төлбөрт 505 дугаартай үйлчилгээ. За ингээд season 3-ын хамтран ажиллагч 5 байгууллагад маш их баярлалаа. Season 3-ын турш хамтдаа байцгаах болно. Спонсоруудаа баярлалаа гэж хэлье. За мэдээж special thanks байгаа. Brothers Car Wash. Зургтын уулзуурын баруун урд анган талтай байдаг Brothers Car Wash гэдээ байгаа. Мөн Brothers Car Rent гэдэг үйлчилгээтэй байгаа. Та бүхэн пэйжээр нь ороод үзээрэй. Машин дөрөөсөө үйлчилгээ. Том машинууд бий янз янзын. Баярлалаа Brothers Car Wash. D-Max Offroad тоноглол миний машины гүприйг хийж өгсөн. Тэгээ сүүлд наашаа гарахтаа гიშгүр маань жоохон хуучаа харагдаад тахлаар нь өгөөд бодуулсан. Уртын аяллахаа дараа намраас бол ер нь шинэхэн мотогоо бас дүүжлэх суур этрийг маань хийж өгнө гэж ярьсан байгаа. D-Max Offroad тоноглолын дүүнэртээ маш их баярлалаа. Та бүхэн төмөр хийлгэх сонирхолтой бол бүх төрлийн төмөр хийцлийг хийж байгаа ийм мундаг сэтгэлээрээ ажилладаг залуучууд байгаа шүү. D-Max Offroad тоноглол руу ороод үзээрэй гэж хэлдэг. За мөн
дахиад нэг special thanks байгаа. Энэ бол хаан хүнс Impex. Хаан хүнс маань болохоор бидэнд зайлаас яам өглөөний цай энтрийг өгж явуулж байгаа. Хаан хүнстэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ямар шухан хамттай хям зайц байдгийг бол манайхан ихтэй бидж байгаа хаа гэж бодож байна. Очоод хэрэглэж үзье. Баярлалаа хаан хүнс. За мөн машинд маань Bax Offroad branding бот тавьсан байгаа. Амар болсон машин үү. Ер нь Dacia бот гэж явд юм байна. Пэйж нь Bax Offroad Wheel Mongolia гэдээ байгаа шүү. Линкийг тавьчих та нар ороод сонирхоод үзээрэй. Ерөнхийдөө бол үндэ баймгүй чанартай лаг бот байлээ. Bax Offroad Mongolia-гийн залуустаа маш их баярлалаа гэж хэлье. Үзэгч та бүхэндээ бас мэдээж маш их баярлалаа. Хүлээж үздэгт нь баярлж авдаг, donation нийлгээдэг. Бүх хүмүүстээ баярлалдаг. Like, share, subscribe дарж намайг дэмжээрэй гэж хэлмээр байна. Хэдүүлээ сэлийг баахын юм авахгүй юм шиг байж шүү. Та нар их subscribe та харан хүмүүс байгаа шүү гэж дахин нэг хэлье. За тэгээд одоо нээлч үдэ. Заагчлаа. Хэр байх бол доо. Миний төлөө залбираарай. Баярлалаа. Язгууртан гоё дэлхийд би тангараа хатаасан зүйлдээ үл шантараа нэг Монгол бүгдийн онгол Олцгол ус бахтай байгаа байна. Тэгээ боогд үзсэн хараад. За ингээд улирлын хамгийн анхны шидэлт ие. Нээлт хаана вэ гэхээр Буузын ямк. Буузын ямк газрын зураг дээр тэмдэглүүлэх юм те. Буузын ямк гэд. Тэгэхээр офшороо таниулчихын болохгүй юм байна шүү. Нуух ястай шүү. Тэгээ флай бол угсран гэхдээ яг зүгээр нээлттэй гэд энэнгөөрөө нэг шидэд үзье да. Тэхүү. Гяс нэг шидэд үзчихээ. Тэнд хүүхдүүд годогноод байна. Тэгээд би гяс нээгчээд хамгийн дөрөв би шиднэ гэд тэр хэдийг загнаа байлгаж байгаа. Тэгээд нээлттэй хийчээд эдийг бошоохын шидүүлэхгүй барьж идлээ. За, ёндоо. Хамгийн ихний шидэлт цайрлаа. За хэдэн шидэлт цайрах нь харах уу. Хойноосоо салхитай байна те. Би нөө чулуугаа олддгүй. Түрүүн буугаад харсан чи. Хой Буузын ямк яагаад байна? Ингэж авахлаа амар хол явчих те. Цаад ирэг дээр хурж шít. Хой нээлттэй хиймээр байх юм. Ний боксргоо. Нээлттэй хийчмэрх юм. Хоёул унжиндаа өгнө. Тэнд нэг чулуу байд юм а. Тэр чулуун дээр зогсож байгаад нэвддэг байхгүй. Буузын чулуу гэж байж байгаа юм. Яг тэр хэсэг чи Буузын ямк гэхгүй юу. Яа, яг л унлаа та. Яг энэ доороос энэ сэгэрж байгаагаас гаргасан да. Энэ рүүг нэг шидэд галтаад үзье. Бас нимпээс өөр юм жахгүй л байсан л та. Тийм байж магадгүй. За. Нимп өгсөө. Инх юм болов. Гацсан. Хоёр уцаа олбож чаддгүй. Яадаг үлээ. Саяхан л нөгөө нэг улсын аварга дүүнээр уйлаад исэн тэр бичлэгээ үзв. Тэгхэл гоё болоод исэн юм да. Марцсан. 1 2 3 4 5. За 5. Тэгээд яах юм? Энийг хааш нь хийх вэ? Хийх юм байдгүй. Гингээ зангилчих уу? Сайн юм болсон. За түр наатгаа бол ултраасан дээр юм байна шүү. Ичээд байшоо. Бантчлаа. Барьцсан. Том хадран биш шүү дээ. Санцаа. За одоо үзнэ. За яах вэ гэхээр ингээд зөрүүлээд барьлаа. 5. За 7. Тэгээд энэ хоёроо дундуур хийгээд за одоо нөгөөтгийн болохгүй юм. Нүсэний. Нибоши. Яга болохгүй нэ. Бөө юм болж иж арай ч нэмпэ угсрлаа. Хоёр уцаа холбож чадсан ч гоо. YouTube үзээд ч нэмэр алга. Тэгээ одоо зүгээр лидер дээрээ шууд нарийн үзэр дээр нь хоёр салаалаа. Одоо Буузын ямк хэрэгье. Чи сая нэг барьч уу? Болохгүй шүү дээ. Эхлээд би барих хэрэгтэй шүү дээ. За айл нь миний чулуу. Гүндий шүү дээ. Энэ чулуу мөн билүү? Энэ нэг чулуу байна шүү дээ. Энд байлуу? Бичээч. Яа.
Түү багар бүдүү. За нэтээс буузи авах гэсэн ажилтг хэвээрээ байсан. Алсаа. Йоо энэ одоо хийдвэ. Үтгүү. Нийтлээ. Йоо. Аавнаас амар том юм байсан. За анхны нээлтээрээ шууд буузын амкнаас рекорд өвдөж магадгүй боллоо шүү. Одоо хэмжээд үзье. Би ч 53 таа тий. За хэмжээ. За ер нь бол чулууд сумаас зөвшөөрлөө бол авсан байгаа. 5 зэвэг 5 хадран. Хайртайхын сая шүлгийн ингээд авсан тий. Анхныхаа зэвгийг бас олдсныхаа ихийг тий. Авчи тий. За харъя. За хэмжинэ. Бүдүү амт биш тий. 54. Нэг сантиметр хийсэн. Ее 54 энэ 0 дээр авах тий. 0 дээр байна. 55 ч юм. Яг 54 л байна. Яг мохор 54. За нээлтээр ой юу өвдсөн шүү. Метрэн тавьчих заяа. Оо дээш яваад дахиад долоогоо өвдсөн заяа. Яа сандарчлаа. Яг л байна да тэ энэ чулуун дээр зөвл олсон байна. Тэр чулууны яраалаас гарч ирсэн дээ. Энэ том чулууны яраалаас. За амраалаа шүү би л. Нээлттэй занзар хийлээ шүү те. Рекорд маань нэвчлээс санжаар нээлттэй хийсэн. Тэмдэглэнэ. Лихеровка. За ер нь танилцуулъя те бас Чех Republic Чехийн арх заяа. Арх биш. Herbal liquor. Тийм эмчилгээний төрлийн ликер. Энийг та хоёрт болохоор тоник гэж үгэн заяа. Тониктой халдаад коктейл гэж үгэн савката ярьд заяа. Чока бит хоёр болохоор нийлтийнхаа татчихъя за. Энэ оройдоо нэг 50 г уугаад унтахад биеийн сайн гэсэн. За тэгээ нээлт сайхан боллоо. Нээлтийг маань буузын яг ямки маань сахиж ийсэн. Чуката их баярлалаа тий. Загсыг алуулахгүй яг байлгаж ийсэн. За тэгээд эндээ. Түү. За одоо буузын ямка өөрийнхөө мапан дээр тэмдэглэх гэж байна. Navi Market Pro руу орлоо. Газрыг харуулахгүй. Нууц. Одоо тэндээс бич. За би өөрийгөө эхлээ олъё. За ингээд миний байрлал гэж байгаа заяа. Янз бүрийн тоонууд харагдаж байна харагдахгүй байна. Хүн олохгүй юм миний газрыг олохгүй бай. Буузын ямк. Яа, өөрийн газар тоосоо. Дүрсээ сонгоно. Хараа сонгоно зориуд. Хэлбэр. Хадгаллаа. За ингээ өөрөө ямка тэмдэглэлээ те. За тэгээ одоо бондоодо жоохон амраая гэж хэлсэн. Тэгээ амраач юм. Тэгэл одоо жоохон байж дахиж орж нэгийг гаргасан. Тэгээд эндээс явах уу? За одоо орлоо. Ёстой ганц л байсан юм шиг байна. Өөр нам болчлоо шүү. Одоо нөө хясаар руу явах уу? Харин энэ хясааг шалгах гэжсэн чинь харин хүмүүс байна те. Оо тийм биш. Чи ч өвгөө айхтар загсчод яваад байна. Яг энэ хавар бол хэцүү юу? Хэдүүлээ. Хайчоо. Нөгөө хөрмөн үү? За дараагийнхаа газрыг алдчихлаа. Хүмүүс ирсэн. Эзэнтэй олцсон байна. Тэгээ манай дээр нөгөө хясаан дээр маань бас хүмүүс ирчихэж машин зогсож байна. Тэгэхээр өөр нэг газар байгаа гинэ. Тэрлүүн яв. Ус тун багтай байна да тий. Ч одоо хөр хідөө шүү дээ. Нэг жижигхэн зэвэг жижиг хадар матрангууд байж магадгүй тий. Оролдож байна. Жижигхэн юмнууд. Яваач чи. Тэр шидэл оролдож шít. Хөөж гин үү? Тэр Хими тэмхэд надад талхаар газар нутаг зөндөө. Нүүдэл судал хийхэд хөнгөн хүндээ. Авдар дотор алтэр тэн би баян өвдөө. Айлаас ирэхээр авдраа ухвал зөндөө юмтай. Lion. Одоо нөгөө ингэсэн арт. Хөрмөн гол гэрээ хайгуур урсчихсан болчих шít. Сая бол нөгөө хойд гол дээр очиод буузын ямка иргэсэн. Нэг юм тавсан. Тэгээд наашаага тэр нөгөө хавцал дээр очих гэсэн чинь хавцал дээр маань зочинтой байсан. Тэгээд яг датлынхаа жоохон доох нь очиод шидсэн чинь дандаа юм жомброкод гарч ирчихсэн. Зөндөөл юм тий. Тэгээд ер нь нэг үссэн. Өнгөрсөн жилийнхаа нэг тэр манай бэлгээ хүүтэйг айгүй том юм байсан аахгүй юу 50 нийттэй тэр газар руу явъя гэ хөрмөн гол дээр ирчихлээ. Тэгээд эндээ ерөөхдөө өнчөөд дуус ороолт сууж байгаа дуусгая гэж бодчих тийм үү. Тэгээд хоол сайн байгаа хий те. Тогоочтойгоо яваа. Манай сого тогоо шанагаа байрна гэсэн те. Тэнгуутаа хайрт ажиллаа хийн. Би ажиллаа хийн. Тэ болоо ёстой.
Яг л одоо өнгөрсөн жилийн өдөд ирж ирсэн шүү дээ. Тэгэхэд энэ чулуунууд харагдахгүй ингээд их устай урсж ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ жил бүр үнэхээр бас багтаа байгаа юм байна. Ингээд ийм жоохон. Энэ нөгөө гоё цэл. Энэ доороо харигаатай байсан чинь харигаан жалга болчихсон. Тэгээ тийшээ нарийнхаа юм урсч чинь. Бид нэр өнгөрсөн жил ирэхдээ тэр цааталт нь нөгөө гэрээс шууд ирж ирсэн болохоор цааталаараа голоо гарахгүй ирж ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ жил үнэхээр нэрээ баг болсон юм байна. Яана. Загас байгаа. Үзий та тий. Хөрмөг гол дээр ирсэн төхөнжийн. Тэгээ одоо манай тоогооч хоолоо хийх гэж байна. Бартен дээр юу гэдэг вүлээ? Юу гэдэг вүлээ? Бармен. Big Tonic Tire одоо тоник хийж байна заяа. Бетон коктейл. Бехарокагийн Б, тоникийн тон. Тэгээ нийлээд бетон. Тэгээ нөгөө залуусын нөгөө нэг юу гэдгийг шоутгийнхаа өмнө бустер гэж юм байт юм шүү дээ. Бустлдаг. Тим коктейл гэсэн нэлээ хүчтэй коктейл гэсэн. За, юу гэж мэдгүй байгаа. Ер нь бол 50 50 дэл хийчихүү байна та. Үнэрнэстэй сий хийж дээ. Айгу үнэрлэг юм тий. Herbal ликер амар үнэрлэг ликер. Мөслөө байхгүй байгаа даа хэдүүлээд те. Лимон байхгүй байгаа шүү дээ. Мөскөчүүд коктейлэр дээлнэ. Лимон байсан бол одоо ингээд лимон төсөл болоод. Тэгвэл гоё эсгэлэн болох байх те. Гоё болдгоо. Ер нь лимон ягаад ийм юм хийгээд тий. Час хийсэн болдгоо те. Лимоны нөгөө эсгэлэн амт орж. За. Яна. За өрөө та. Яна одоо энэ зангилыг нь чадахгүй одоо дараа нь драйд чадах бол драйдэд үгүй загас байна гин тастуулчлаа гинэ. Доо барих би яраг гоход барих тэт юундаа чи яах вэ? Сүртэй яриад. Энд драйд 4-тэй 3x-тэй хийнэ. Шалны мод юм чи. Би бол нөгөө хоёр утсан хооронд нь холбохоо сандгүй байр та. Тэгээд литрээр л явж байна. Шууд лидер хийгээл тэгэл болоо. Тэгээд лидерийнхаа үзүрд шууд типэ зангидаж чадахгүй байна. Хоёр утсан олбож чаддгүй. YouTube үзэж ойлгохгүй. Тэгээ анхаад үгийн зааж өгснөөр нь би хийсэн чинь хоёр жишээ татгууд гүйчээд байх юм. Тэгээс болчихж байгаа байхгүй. Шууд татдаг. Юу? Оо. Тэгнэ нэг тиймэрхүү болт юм аа. Тэгээд чадахгүй байгаа учраас шууд лидерээрээ драйвчж үзье. За энийг яаж тогтоох вэ? Энийг одоо яах вэ? Ой. Зангидахгүй шүү. За одоо ингэж лидер маань ийм байдаг байгаа шүү. Одоо энэ бүдүүнээс энэ болохоор нөө хойно юундаа холбоно, лайндаа холбоно, энэ хоёрыг холбоно, яаж холбох мэдэхгүй. Тэгээ ингээд нарийнхан болж байгаа. Нарийнхан болоо л байгаа. Бүр нарийнхан болж байгаа. Ийм нарийнхан болж байгаа. Тэгээ энэ үзүр дээр нөгөө нэг уцааг нь холбох хэрэгтэй. Гэтэ чадахгүй. За уурга танилцуулъя. За уурга болохоор 9 тавтай миний шалны мод гэж нэрлэдэг уурга байгаа. 9 фитийн урттай, 5-тай дамар мамар хийн гэсэн үг. Дундаж уурга ер нь бол нөгөө нэг анхлан суралцагч нар ийм 9 тавтай уургаар эхлүүлдэг. Тэгээд драйв ч болно. Би энэгээрээс нэмчихдэг байсан. Ер нь бол бүгдийг хийж болно. Амар уурга. Тим уурга байгаа. Гэтэ би яаж утсаа холбохоо мэдэхгүй. Тэгээд уурга танилцуулж идэв. Энэ бол одоо Cross Water гэдэг уурга. Redington брендing Cross Water. Дамар нь бас Cross Water 456-тай дамар. Тэгэхээр 9-5-тай уурганд 5 таарж байгаа учраас 456-тай дамар хийцгсэн. За яах вэ? Яаж энийг холбох вэ? Энэ үг нь гогцоотой байсан юм аа. Тэгээд гогцоо нь байхгүй болчихжээ. Тэгэхээр нөгөө гогцоогүй болчингууд би бодолцож байгаа хгүй. Энэ хин холбож өгсөн юм бол Наки холбож өгсөн шүү дээ. Тэгсэн шиг санаж шүү дээ. Бараг энд холбуулсан да. Уг нь ингээл холбочих болно да. Гол нь нөгөө бүдүүн байхлаар ээж нөгөө гүйлтэнд нөлөөлж тэндээ. Тэгэхээр яах юм бол за ямар ч тач ингээл холбоод үзье дөө. Тэгээд өөр ямар холбоос мэдгүй ш. Энд чи бүдүүн болоор явдаггүй байна. Оо энийг шалблаа шууд холбочих байсан юм шүү дээ. Энд та хачил юм боллоо. Юу ч болчих одоо. Мэдгүй нэг ийм хачи юм л хийчихлээ. За ингээ докторх тэр утсыг шалблаад утсыг гаргачихъя. Тэгвэл арай нарийнхан болоод яа түлэгдлээ. Ингээд боогод үзье те. Оо энэ ч хамаагүй гоё болт юм. Янзээ харсан уу? Боо амар мэрэгжлийн зангидлаа шүү дээ. Энийгээс нэг юм мэдээд байгаа маа. Болчлоо шүү дээ. Ажилчлаа шүү дээ. Одоо энэнийхээ үзүр дээр ялаа өглөн гэж байгаа шүү дээ. Эндээсээ нэг ялаа гаргаж ирээд юу ажиллах вэ? Энэ томыг хийчихлээ. Амар шуналтай дээ том юм зүтгэх гээд байгаа шүү дээ. За ингээ болоо. Одоо тэгээд драйн тосоо гаргаж ирэх юм байна. Сэртэнгийн дарах юм байна. Хаана байх харагдлаа? Яа, энийгээ хэрэгжилж үзэг байгаа шүү дээ. Америкаас манай влогийн үзэгч, дэмжигч залуу дэлгэлсэн. Энэ бол тэр ялаага тосолдог тос. Энийг дүрхэх юм бол нөгөө арай удаан живнэ. Норхлоор живдэг байхгүй юу? Ер нь хидэд чидэд тэгэнгүүт энийг дүрхчихлээр харьцангуй удаан тисдэг гэсэн үг. За тэгээ сэртэнгийн дарцгаая. За ингээ сэртэнгийн дарцгаа. Одоо ингээ сэртэнгөө. Хөөе наадахаар чи загас барихгүй шүү дээ минийхөө. Наа чи барьсан загсаа надар чи идэх байхгүй юу? Чи яаж барих юм? За хэлээд өгдөө. Аа.
Яан гинэ. Аваад тэгээд тавсан. Заавал ойлгодгүй. Яасан гэж бэ? Тийм үү? Ус утгаал байж иртэн чи гинт загастай болчих юм уу? За би загасчлаа. Байна гэдээсэн байхгүй болж таарсан уу тэгээд нэм бөмбөхгүй байна гэж байна. Драйдаг өстө мангар ууц авир тэнийг санагд. Өө чи яагаад бүлтэрж гараад байна? За ингээд тосоод өргөцсөн. Одоо драйдж үзье. За яаж ялааддаг вүлээ мартцсан биш. За эхлээд уцаа сал. Ялаага хардггүй юм да ингээд. Хоцорж гин. Хоцорж гин хардаа. Байн тэр хоцроод байна. Тий. Хоцроод байна. Зэлэг юм аа. Хүй тэр амар авч ш дугна. Би ингээд драйв ерөөс чадахгүй амаа. Буугаал өнгөч шít. Зөндөө байна да хадран бол. За жоохон дасгал хийдэг үл те. Тунраагаа гарах хэвээр л гэдэг юм лээ. Жоохон хүлээх хэвээр болоо. Хоцроод ах юм. Яаж зоод юм болоо. Тэр харгааны доороо бол юу амар их байна. Өнгөөл байна. Томдоод байна уу? Жижигхэн хадранд. Архаа. Жоохон удахстай байна. За нэг хадран барьсан. Жижигүүд бол юу вэ энэ чинь? Хардаа. Загсаа бариагүй зооцсон байж цочихдоо. Хардаа тэр гидснээс нь зооцсон шүү дээ. За энэ чинь нэвтгэн салгаж авъя та. За чи яв. За энэ жижигхэн хадрангууд бол зөндөө байгаа юм байна. За энэ каст мастер кино шал удлаа. Нар гарангууд үсэрдэг гэдэг үл юу гэдэг лээ. Бүр хоолтой ойлоо мартцсан ба шүү дээ. Драйтад бол том жижиг хамаагүй бариул гоё санагдаж шүү дээ. Нимпер бол зүгээр хаштаг барьж байгаа юм чи гэдэг. Барьсан. Алцаа зэлгөө. Аваа хөөргөн 5 юм байх шиг байсан чи. Би яарад ээж магадгүй юм биш шүү. Жохон айжхан алсуураа татангууд зааж бас болж байна. Сая бол гоё алдлаа шүү дээ. Хизээ хойно харах юм да. Энэ харааны асуудал байна. Яах вэ? Энэ нэм бүтүүлүүд балах юм байна энд. Залхтлаа нэмдэг юм. Нэм шиг богинохон барьж байгаа шууд ингэ уурсгаад үзье. Уурга өрөх юм уу яах юм. Тэгээ ялаг бол гангаа авч байгаа юм байна. Бас. Жоохон айжхан юм байна л. За, томыг гаргаад ирлээ шүү. Хой чи байж. Шарах томхон линок шүлний томхон хадраа авлаа да. Дахиад барьцсан. Овоо юм байх ч вэ? Энэ ч овоо юм байна шүү. Хүй драйера болоод байна өө. Зэвгэн ч байна, хадранч байна хөөе. Драйыг бол амар авч ийла. Би өмнө нь яарад байсан юм байна. Тэгэхээр одоо айжуухан аваад доошо оронгууд нь 1 2 гэж ч юм уу юу яавал болоод ах шиг байх юм. Саяны хоёрыг бол ер нь тэгж барьчлаа шүү. Нэг тийм мэдрэмж байна. Тэр мэдрэмжийг авах хэрэгтэй байт юм байна. Шууд би нөгөө өнгөнгүүт нь татаад байсан юу яагаад гэсэн бич магадгүй байна. Дөрүүлээд исэн бич магадгүй биш шүү. Айсыг бэвүүшин хүртэн лавтай юу. Айсыг найз үртийг хөршин сайн байна уу. Амьдрал бол easy. Абит гэхдээ busy. Амтлаг ба шорвог sugar and chili. Амттай нөө. Супер. Beautiful life. Beautiful life. Only nomadic lifestyle. Beautiful life. Энийг барьсан уу? Гоё нөө. За вовлоор шидлээ. Вовлороор ч бас барьж ин. Та нар яагаад барьж чадахгүй байгаа бэ? Хөөе, бандана. Барьд шүү. Вовлоор тэгтээ гоё шүү. Спиннинг ихт нь бас гоё тий. Хаа дуртай. Одоо төө тэнд үрж байгаа. Миний жижиг уурч байгаа. Би жижиг бэлчээр томтой янзын ургуу шүү. Мангар хол юм. За би та нар шидэж харуулъя заа ёо. Амар хол юм. Одоо тэр цаад ирэг бараг хүрнэ. Одоо эндээс хэдэн метр байгаа юм? 30 40 метр байх шүү. 30 метр бол батараа. Тэр хардаа тэр. Айгуу сайн гоё ургатай болсон юм байна би. Ямарс мэлаачлаа ш та. Хөөжл байна, драйдсан чавжл байна.
Барьцлоо. За хаана вэ? За хөөрхөн л шүү дээ. Миний гаргаснаас ч том юм биш шүү. Хаана вэ? За наашаа чирч. Ой. Ой. Айгу мөлчөдхөө орсон юм шүү дээ. За, жоохон удаан хүлээх хэрэгтэй байна шүү. За, чамайг сичоклоод. Яг карандад байна, sorry. Тэмцээ биш юм да. Түрүүнээс хойш үсрээд исэн чамайг. За, баярлалаа, явдаа. Сайхан дасгал болж байна. 8 сард чадвал тэмцээнд орчих гэж бас болсон арга. Тэрэндээ драя бас алдмааргүй шүү дээ. Аваа зэвгүйсэн да. Навшаа. Яа. Драйер гой зэвг авах гэж байгаа. Аваа тоон юм. Хүнтэй мэндэл сур замтав жөнгөр зүр хүний хүндэл өөртөө хүндлэл ганц дөрөм саяон найсыг бай үршин хүртэн лавтай юу айсыг найз үртэн хүршин сайн байна уу амьдрал бол easy абит гэхдээ busy амтлаг ба шорвог sugar and chili beautiful life I'm gonna live us nomadic. За 7 өнгөрчлөө. Энд бол зөндөө жаргалаа. Ер нь бол амар гоё байлаа. Драйдлаа. Драй хийсэн авч гин. Мөвлөрөөр барьлаа. Тэгээ их юм үлдсэн драйер байлаа. Маш их авлаа. Тэгээд 6-аас 1 маягаар 5 алдаж нэгийг барьж гин гэсэн. Жохоо ойлгохгүй юм байна. Гэтэ сүүлд амар том юм барьсан байсан тий. Тэгээ алдсан шүү дээ. Тэгээ одоо ерөнхийдөө нөгөө гэрлүүгээ хайрлаа бид. Гэхдээ замаараа дахиад нэг газар байгаа гэж байна. Бондолыг тэгсэн. Бондологийн газар дээр очиж нэг шалгачаад тэгэл ер нь харидуу те. Тэгээд маргааш нэг ганц газар үзлээ те. За тийм байх шүү. Шкарт ивцүүний царай мөнгө вэ нүү? Язгууртан гоёл дэлхийд би тангаараа хатаасан зүйлдээ үл шантараа нэг Монгол бүх тэнгэрийн онгол nomadic lifestyle, beautiful life. Beautiful life, nomadic lifestyle, beautiful life. The next day. За өглөөний минь загасчлаа 2 төглөө. Өглөө чижтэй өдөр босоод хоол цай унд монд гэсээр өдөр бүрчлээ. Кофе чанж авчаад одоо нэг үзэгөө ганц нэг газар байгаа. Ганц л газар байгаа да. Тэр газар нэг чеклээд тэгээд ер нь тэндээ байжгаад тэгээд дахиад буузын ямк яваад тэгээд ирээ гэж бодчих. Өнгөрсөн жилөө бодвол чулууд маань их ус багтай байна. Тэгээд ямар ч нээлттэй бол нээлттэй чулууд дээр хийгээд дараагийн дугаарыг бол дахиад бас гоё газар очино. Одоо ингээл ер нь тэгээд сарын аялал хийхээр төлөвлөж гэрээсээ гарсан. Гэр бүлээрээ эхнэр хүүхдүүдтэйгээ. Тэгээд нээлттэй бол шууд Архангаан чулууд дээр чукагийн дайрчиж нийлээ. Манай харин чукагийнх маань мобиль өрд юм байна. Тэгээд хамтран ажиллагч KS 505 дугаараа суулгах гэж бодож байна. Мобиль сүлжээ барьдаг юм чинь. Тэгэхгүй сүлжээгүй жоохон хэцүү. Ямар ч сүлжээтэй болъё. Сүлжээтэй болчих юм бол бас гоё амжилтаа ахиулсан зураг оруулмаар ах юм. Та хэд жоохон гайхуулмаар ах юм. Яхаа бас чамаас асууж байла. Цаг нь уусан байна гэдэг шатаа ихэж байна. Малава. Кремортч KS 550 үйлчлэгэндээ амрагдаад өөрөө дугаартаа болчлоо. Одоо тэгэхээр мобилийн сүлжээ ордог газар бол тав дээрээ суулгацсан байгаа учраас датагаа хэрэглээ явна. Тэгээд дээрэс нь үйлчлэгнүүдийн би ерөөс ойлгохгүй байсан. Тэгээд харж байгаа танилцуулчих гэж бодож байна заяа. За тэгэхээр бүр KS маань урамшуул зарлцсан байгаа юм байна. 7 сарын 18-ыг дуустал KS дугаараа аваад 5G дата зооноос хүссэн датагаа сонголтоор худалдан авсан тохиолдолд KFC дээр ашиглах боломжтой купон өгж байгаа.
Дата аваад ямар төгрөгийн дата авсан, хэдэн төгрөгөнд дата авсан гэдгээс шалтгаалаад KFC-д урамшуул хамрагдсан байна. За жишээ нь 6 GB дата авах юм бол 1500 төгрөгийн KFC купон, 50 GB дата дээр 26.5 мянган төгрөгийн купон олгож байгаа юм байна. 7 сарын 18-ыг дуустал. Мөн дата худалдаа авсан бүх хүмүүс маань Тапа 5% өнгөлт эдэлж унах нь шүү скутер. За тэгэхээр 5% өнгөлтөө Тапагаас эдэлж болох нь шүү. Тапагийн урамшуулал 9 сарыг дуустал. За одоо даалгын флекси гэдэг үйлчилгээ нь яа гэм бэ гэхээр за яа би шууд уншаад өгнө. Даалгын бол шууд ингэж илгээдэг юм байна. Мобай апа нэгээд Chaos хэсгийг сонгоод Willpie зэсэд байх даалгыг сонгоно. Тэгээд даалгах хүнийхээ дугаарыг оруулна. Өөрөөр хэлбэл найзаасаа дата гуйж гин гэсэн үг шүү дээ. Дата багцаа сонгоод нөгөө хүн хүсэлтийг хүлээж авч зөвшөөрөх товч даарснаар дата багц чинь итгэвчихнэ. Ийм амархан яаралтай үед их хэрэгтэй юм байна. Энэ ер нь миний энэ уртын аялалд их хэрэг болж магадгүй дээ шүү. За флексийн яа дээ? Флекс дэх буюу датанд даах хүнийхээ эсэргээр юм байна. Датанд даах хүнийхээ ID буюу case дугаарыг оруулаад тэгээд дата багцын төрлөө сонгоод төлбөрөө төлснөөр flex буюу датанд найзаагаа даагаад нөгөө хүн маань дататай болох нэ. Case дугаартай болчлоо. Одоо тэгэхээр сүлжээ барина гэсэн үг. Янзын сайхан аялхан дээ. За одоо явъя. Зөндөө оройтчлоо. Нээлт бол ер нь сайхан болж байна. Өчтөр бол заав айц бодъё. 3 зэвийг 3 хадран авсан юм байна. Тэгэхээр өнөөдөр зөвшөөрлийн дагуу 2 зэвийг 2 хадраа үлдсэн гэсэн үг. 3 хоногийн зөвшөөрөл авдаг шүү. Манайхан нэрээ энийг санаад авахд гимгөө. Ер нь загслагаар явахдаа 3 хоногтой 10 загсны зөвшөөрлөө төлбөрөө төлөөд ном ёсоор нь загслах бол гоё шүү. Энийг л ер нь уриалмаар байна. Тэгээд мэдээж байгальдаа бас ээлтэй аялах хэрэгтэй бид галын аюул их шүү. Галын аюул дээр их боломжтой хандах хэрэгтэй. Гэх мэтлэн бид нар л байгалаа хайрлахгүй манай Монгол орн өөрөө цөлжөддөд өртсөн ханган бүс цөөтэй. Тэгээ тэрнгөрөөл нутаг орноор бүгдээрээ аялдаг. Тэгээ гол ус бохирдуулах болон байгаль дэлхийгээ бохирдуулах нь өөрөө 15-ын 1 шүү. Сүртэй те. Тэгээд гоё зөв боловсоо аялаад зөвшөөрлийн дагуу загсчлаад гоё цуныг өнгөрөөгөрөө гэж бууз нээлттэй үеэрээ уриалмаар байна. Тэгээд одоо явъя. Заавал гайдаг чил хааш байсан твэрч ирхэл хаахатан болсон твэрэл сайхан түүхийн ихлэл Ажил албан дээр дэжгүй байна. За хэр вэ та сонгуульд авгүй юу? Дэжгүй. Хүмүүс санал дураалт идэвхтэй оролцож байна. Идэвхтэй ер нь 50-д өгөх гэж дээ. Оо сайн биш үү? Заяа ахархан гэсэн чи бид хоёр тэг заяаж хайрлахаас өөр арга алга надад хамжиж нэмдэрлэг даван заавал хаан яг юу байгааг нүгсүүгүй мэднэ хаяагүй чаатуусыг бид хоёр шийдэн хаалгаа хаагцсан чад зөмлөхөр шийдэн харин бид хоёр байна малава Чулуу цум дээр ирээд 2 гоё том ажил бүтээчихлээ те. Нэгдүгээрт бороо ахихаар оогоогийнхоор орно те. Нэг жоохон авч орох юм бэлтлээ. Хоёрдугаарт нөгөө нарны авч явсан залгуураа мартсан байсан байлээ шүү дээ. Шон өөр. Эвхдэг шон маань нарны автын маань шон өөр болж таарсан. Тэгээ балраад нөгөө юм шар залгуур толгой хэрэгтэй болж таарад. Тэгээ сандарсан чинь энэ. Эндээс оллоо. Текстүүрэн төв гэсэн байсан уу? Текстүүрэн төв дээр зард юм байна. Тэгээд ажил сайхан бүтлээ. Одоо тэгэл нарны автгаа залгахлаараа өнөөдөртөө загсалсан маргаашнаас эдит дээрээ сухна шүү дээ. Тэгээ экофлоу цэнэглээ те. Яг балрах гэж шүү дээ. Уртаа ээлдэ гарсан эхний хотог дээр фейлдэд шууд ингээд балгах гэжээ. Тэгээд ашгүй олчлоо шүү. Баярлалаа. Хүрхөдөр таашаа таман суурч. Хүлцэнгүү томод нам суун. Тэний гитэн бэлтгэж байсан. Чамаа би чанкын хилийн миний лава. Хабэсэн цайгүй хам байла лава. Ханаас нь чаарсан яг таарсан хос байна. Хам цаашаа. Уржиг дээр зөвшөөрлөө авахаар яваад буцахтаа зүгээр нэг газар байдгийг ингээд шидэж үзсэн. Шидэж үзэхдээ нэг хөөхөн бас том юм алдсан. Тэрийг нэг үзээтэй гэж бодоод ирлээ. Тэгээ өнөөдөртөө эндээ алдсантайгаа зодтолж байгаа л тэгэл нэвтрүүлгээ жаргая даа гэж бодож байна. Тэр нөхрийг бит хоёрын хин дийлэх нүг. Тэгээ зүгээр л чекэлж явсан учраас бичлэг бол хийж чадаагүй те. Let's go. Супер. Хаана байла? Одоо олох байл. За одоо гол нь энэ юм жижигхэн гол. Тэгэхээр нөгөө харагдахгүй амар сэмэрх очно. Усны ихсэн байна уу? За одоо гитсэж орно. Бэлэн байгаарай. Оо. Тарганы доороос нь үдчих байна. Тэг хүмүүс маань ямар загас, ямар өгөөш аваад байна гэж ер нь тэгж асуудаг. Тэгэд би бол тэгэл өөрөө үзэмжээрэл харж байгаа байгаа нийпүүд дотроос л нийвдэж штий. Драй ч гэсэн өчтөр бол тэр бугын үсээр хийсэн драй юу гэдэг нэртэй. Эдгээр ч бас нэртэй юм шиг байгаа юм ба. Тэр драйер амар сайн авч ирсэн. Тэнгэр дугуурч юм. Аянга цахилгаантай загслахлаар бас юу яадаг гэсэн шүү. Уурах чинь аянга татдаг гэсэн. За энэ томжолоор би өчтөр яг энэ дээр урж дээр яг энэ дээр сууж байгаа л хоёр хөлөө яг ингэж гоё тавьж байгаа л. Тэгэл цаатал нь хөөлөл авсан та.
Ер нь гэхдээ нээлтийн үе болооч тэр нэг чулуутаар загасчаад их хонжин гэд манай хэд тэгжсэн. За би асууад идэх юм чинь та нарт ямар нэм писэн харуулж өгтөө. Ийм хар. Энэ бол Монголд нэлийн сайн ажилтдаг гэж би боддог. Энийг сайн амдаг. Энэ болохоор ийм Америкээс нөгөө манай үзэгч байдаг да. Надад дандаа бэлэг явуулдаг. Тэрний бэлгэний сети нэг байх шиг байна. Тэг ингээд засчилж байгаа шүү. Намаа харна гэж байх уу? Их тунгалаг л байна л да. Би ус хараад байгаа юм чинь загас намаа хараад харах юм. Энд байхгүй болно гэж яах вэ? Намаа байхгүй орнд хүн ирээд авсан гэж яах вэ? 2 хоног амраас урж идрэх гэдэг чинь 2 хоног амраасан гэсэн үг шүү дээ. Заавал wasting time. Ойрд уургаар шидээгүй. 2 хоног засчлахад баруун гарны булчин өвдөж шít. Энэ нэг буруу кастинг гэхэд тэгдэг гэсэн. Би ч буруу каст хийж байгаа л да. Мөн ах тэр харуул загнана. Мөн ах битүү зэрэг. За энэ чи яах гэдэг нь ялагдах гэдэг нь гашир золиггүй. Ерөөсөө энэ л ингээл харагдаж шít. Эндээс ингээл харагдаж шít. Би ингэж харж байгаа юм чи эдгээр намайг ер нь харж байгаа юм шүү дээ. Би бүр загас руугаа орчоод байна уу? Тэгж яриад идэм билээ ш тамирчид. Загас руугаа орчлоо штэ гэж. Бууд загсан дээрээ байсан гэсэн гэд. За штэ нэр амар амраас ирээл татна гэдгээ гойрчихлаа. Их сансан газар 9 хоног хоосон заавал тохиолдох юм а тий. Өлсчлөө юм идэх юм уу? Аа зүгээр шидэл явъя л та тийм ээ. Нэрээ яг харганы доор заавал байна гэсэн юм байхгүй л гүт. Хүүтэн гэвэл энэ гүнзгийдээ хөвтөж болох юм тий. Тэг байдгүй молоо. Йоо. Том чулуун дээр хальтаж өгөх гэж байна. Гарыг. Йоо. Болио. Бууж өглөө. Очиж нөгөөтгөө дахиад нэг шалгая. Тэг өлсчлөө. Жохо юм идэх. Одоо явж зүгээр юм идлээ. Тэгээ жохо амсыг идэх. За тэгээ цайрна үз. Хайртаа. Барьсан уу? Татж гин үү? Лай маань барьц үзэж тарчихдээ. Таашаа явж үзлээ. Байдгүй. Өвс чулуунууд ингээ уурсаад яг аквариум шиг айгүй гоё юм байна. Баахан ууаал гэж бод. Тэгээ алхачаад унчих гээд жоох айгүй. Татгуу. Цайлах уу? Явсан чи ядарчлаа. Жоох амраагаатгий. Тэр дээшээ байхгүй уустай. Байвал одоо энэ л байгаа. Тийшээ байхааргүй юм байна. Ерөөсөө энэ хавьд байвал байгаа байхгүй. Хайртаа. Болохоороо дуудаарай. Их нэртэйгээ явах гоё нэ шүү дээ. Галтгаа барих үнтэй. Зурглаачаа жоох муу хийгээд байна уу? Хүүхдүүдтэйгээ явах манай хүн жоох сатараад тах шиг байна. За татачээ. Өчигдрийн бакиачва. Урчигдрийн бакиачва. Татагөөч. Ой. Аагүй байна. За бороо ширүүсэд орох чинь яаж вэ? Бороо ороод унлаа. Би бол алдахгүй. Борооноор жоох итгэвчдэг юм болоо. Бууд миний тушаалаар булцгар тулны хүслээр түрүүний том бүдүүн баригт. Бууд миний хүслээр шүү дээ. Буруу ярьсан байна. Бууд миний хүслээр булцгар тулны тушаалаар урд өдрийн бүдүүн алддаг баригт. Унтаа дайлгүй сэр оройн хоолны цаг нь болцсон баймаар яагаад идэрч одоо өлсдгөө юм бэ? Хаяг цагч юм. Болох уу? Болио. Амьдаа хэртэй. Хаяг цагч юм. Тэнгэр жоохоо. Амар болчихвоо. Тэр хараа. Хавар тэнгэр. Хаяг цагч нь гол нь. Уургач нөгөө нэг бодоо бол балраа шүү дээ. Тойроо бүслэгдсэн юм шиг болчихлоо шүү. Машин дотроо юм мэдхүү. Аяг хайчлаа. Тэр буучуд балар штэ. Гайгүй намцлаа штэ. Гараа тэр бууж. Ой, сайхан бай шоо. Сайхан бай. Загсгүй л болохоос гэхгүй. Хөөе. Тэр дуурч байна. Хөөе. Чулуут суман дээр амар орж байна. Юм идлээ барьлаа л гэдэг. За барьж байна. Юу идэх? Юу авчирсан? Хям. Манай хаан хүнсээ. Хаан салям. Nice. Тэгээд зайц, сүүн зайц. Бишээ, цагаан зайц. Өглөөний зайц. Энийг өглөө идё. Энийг орхи. Хайлын ямар нохоо хашиг идэх биш. Энийг орхи. Төхөө. Энэ хоёрыг идчихгүй. Аль нэгийг сонголтоор юм уу? Тэгвэл цагаан зайцыг идэл та. За тэгээд загсны зам нээлт уртын аялдаа гараад эхний дугаар хүрч байна. Ер нь бол сар явна. Тэгээд хэдийн хугацаанд бишээ хэдэн дугаар гарахыг бол мэдэхгүй байна. Төлөвлөж амжааг байгаа. Одоо энэ дугаараа цацчаад ерөнхийдөө аяллахаа төлөвлөгөө гаргана. Тэгээд Баян Улгийн ховд улс сэтэр маань бас 20-той байх шиг байна. Шүлхий те. Шүлхий гарцсан гэдэг бас 20-той байх шиг байна. Тэгэхээр маршрут жоох өөрчлөлт авах гэдэг. Ер нь бол уг нь Монгол хадрандаа баруун аймагуудаараа буюу Увс, ховд, Баян Улгийн гой балтай гэдээ явъя гэж бодож ирсэн. Тэгэхээр гой балтай бол орно. Гой балтад бол тайшрын усан цахилгаан станц гэгээ нууран дээр очиж уулзаа зөвшөөрлийг аваад загсалж болох нь асууж байгаа. Боловч нэг Монгол орныхоо томоохон бүтээн байгуулалтанд загсалж үзмээр санагдаж байгаа. Хэдийн төлөвлөгөө бол тийм байна. Хамтран ажиллагч Simple application танилцуулах хүргэх мэдээлэл байна. За шууд уншаа явна. Simple орон сууц барьцаалсан зээл. Дүн 30 хүртэлх сая. Бишээ 300 хүртэлх сая. Амар өгөөс дээр та. Тэгээд хугацаа нь 60 хүртэл сар гэдэг чинь хэдэн
12 5 жилийн хугацаанд 60 хүртэлх сар хүү 2.8%. Ер нь тэгээд яаралтай ингээд мөнгө санхүүгийн хэрэгцээ гарах үед орон сууц барьцаалсан зээлийн үйлчлэгээ авах гэхэд бол ер нь нэлээд олон хоногийн хугацаанд хөөцөлдөх гэдэг ер нь жоохон төвхтэй байдаг тал би зээлийн хүсэлтэд өгсөн ч гэсэн тэгээд очрлогч гэдэг юм уу хүлээх тохиолдол их гарч цагаалддаг. Харин simple application-тэй байхад та гар утсан дээрээс simple app-аараа дамжиж ороод орон сууцаа хоромхон зуурын хугацаанд хүссэн газараасаа санхүүгийн хэрэгцээндээ тохирох зээлийн хүсэлтэд илгээх боломжтой. Маш хурдан гэсэн үг. Ингэхдээ та нэг ч төгрөг төлөхгүй бөгөөд хамгийн гол нь ипотекийн зээлтэй байсан ч болно. Маш гоё. Орон сууцныхаа үнэхээр байгаа газараасаа ипотекийн зээлтэй байсан ч болно. Эцэст нь хэлэхэд зөвхөн шаардлагатай үедээ л зээл авч асан зээлээ ухаалаг зарцуулаарай. Үгсэнтэй энийгээ. Хүн энд хамтрагч байгууллагад сурталж яхад та одоо яагаад инээв? За тэгээд simple app-та маш их баярлалаа. Хамтран ажиллаж simple app байлаа. Season 3-ын байрал. Өнөөдөр устаа бороо орохоор л энэ та. Бүгдээ шүү. Энэ ударлаа. Энэ заастал ударлаа. Ийм амар хүүтэнд ч явах бороотой заслсан гэвэл брак app л энэ брак app дээр амар байсан шүү. Энэ дөнгөж хөргснөөс гарч ирсэн юм уу та? Хамт атхинд шүү. Энэ гоё амттай юм те. Саанд ажиллах гэсэн үү. Нөө гүдэтний харшил машин хөдөө ирээд байхгүй болсон бахуу баг. Ичээ зугтаасан баг те. Ямар ч боломжгүй байхгүй. Айл амар гоё айл амар гоё болцтой зөв хийж байгаа байхгүй. Яаж татгалцах вэ? Тэ? Тажиг хурд идэх үү? Та чи суусаа. Болцоо. Ер нь би ингээд нонгоо идчих гоё ингэхгүй. Ороо. Уургаачаа явъя гэж үү? Хүүе. Өндөрлөж юм уу? Амин болчихоо. Манай мараараа татлаа идэв. Манай энэ дотор нь бас хийсэн байсан юм уу? Эний чинь талханд хэлэхгүй юм шүү дээ. Яаж авах вэ? Юу юм бэ? Наа дорч сэрмэр байна. Наа ч сэрэ. Энд сэрэ байна шүү дээ. Таны баларлаа. Хэл яаж төгсөлтөө гинэ төгсөлөө хийх үү? Эндээ нөгөөдгөр барьчмаар яхаа. Гэхдээ ямар ч амгүй байна. Энэ зүсэлчтэй золиг онгоохгүй баха те. Бөглөө тосонгуудаа өглөөний гараг нэг давхиж үзчихээ төгсөгчих үү? Бас тэгэж болно те. Эдит маань чүд хайрснаа л гэсэн үг те. Тийм үү ясаг явах уу? Бомбо асуудлуудыг клости сааралж бүрдэг клости заавалжгүй даван тулан трасти чамаа би харах дорман сууч хүрхөдөр таашаал таман сууч үлцэнгүү томооч намсуун дэмиг мэдвч өрн байсан чамаа би харах дорман сууч хүрхөдөр таашаал таман сууч үлцэнгүү томооч намсуун дэмиг мэдвч өрн байсан. One semester later. Яма дугаар орох өдрийн минь төргий. Үгээр donation намж байна. За, donation гэсэн шнаа. За, ингээд улирлийн анхны donation 8888 төгрөг 88 мөнгө жижигэ визний хариугаа авъя гэнэ. Визний хариуг нөгөөч. Гэхдээ одоо бол өгсөн байхаа те. Нээлтийнхаа визийг хүссэн бололтой. За, дамжууллаа. 22222 төгрөг 2 ноги 1 эги 1 гана гэсэн donation орж ирсэн байна. Дамжууллаа. 7777 төгрөг эхэлсэн цагаас нь хойш л үзэж байна да. Уузи аха хамт явж үзье л да. Хаха гинэ. Анхнаас нь үздэгт нь баярлалаа. Гол дээр таарах байхаа гэж бодож байна. Маш их баярлалаа. 2400 тал Темка нэнэ эвлүнэт хайртай шүү гэсэн байна. Дамжууллаа. 180,000 төгрөг. Бутагаас all in one thank you bro for your vlog one day will see you гинэ. За маш их баярлалаа. Бүх зүйлд баярлалаа гэж юм лу. За vlogт чи нэг өдөр таарах байхаа гэж ах шиг байна. За тэгээд маш их баярлалаа. 10,000 Яман Регэ хүү төр болдоос амжилт гэсэн байна. Баярлалаа. 1247 Электра авто клубын мембрэс гэсэн байна. Баярлалаа. 1000 төгрөг Дударэ Анета хайртай шүү гэсэн байна. Дамжууллаа. 2470 Годгор Дээгид хайртай шүү Азаагаас гэсэн байна. Дамжууллаа. 3333 төгрөг Хангай хүүтэйгээ хамт загсанд орноо. Хүү ихнэр гэд хилээ гаргасан эможи болсон байна. Дамжууллаа. Баярлалаа. За ингээд нийт 239,407 төгрөг 88 мөнгө болжээ. За ингээд улирлынхаа анхны donation-ыг уншлаа. Үргэлжлүүлээд gift button байгаа. Gift button уншия. За $799 Австрали доллар гоё ажил хийгддэг юм байна.
шинэ си즌 эхлэхэд сарч хүрэхгүй хугацаа үлдчихтэй гэсэн гифт бат нэрсэн байна. Мөнхөө Отгонбаатар 5065 гэдэг мембрэс маань. Гифт бат нь уншлаа. За үүгээр donation time өндөрлж байна. За тэгээд ерөнхийдөө season 3-ын улирал эхэлж байгаатай холбоотойгоор та бүдээсээ хүсэхэд subscribe сайн дарж өгөөрэй гэж л хүсмээр байна шүү. За тэгээд donation хийгээд бүх хүмүүст маш их баярлалаа. Gift button дарагч membership бүдтэй бас их хайртай шүү. Засны зам нь donation time үүгээр өндөрлж байна. Day 3. Чилийн хин зүгээ Ранан хиний нүгээ Ам чимийн хүртэн таашаа лаванэн Ам чимийн хүртэн таашаа лаванэн Хар чилээ сонгох тавилан бишгээд Таны заасан замаар яванэн чаа Хар нүх тарсан таваад гарн чаа бүхний гүлэн бисаад бүхний гүйсгэн хар дэвтэрнээс нь надад заавал хийх зүйл би заавал би хийнэ саад бүхний жинэ цаг нь болсон байр байн зүйлийг их болсон бай. За, дугаарын төгслөө буцаад буузын амкан дээр ирчлээ. Өчтөр хэдүүлээ хайлаач бороо цохилсон те. Тэнд тэгээд ер нь байхгүй байсан. Өнөө өглөө бас нэлээ бороотой явж байгаад хайж жоохон гарчлаа. Буузын амкан дээр нэг ганц юм бариад дугаар өндөрлөх. Шууд шийдээл эцэгтэй. Үсэрж шүү, үсэрж гин. Хажууд үсэрж гин. Янзээ. Трайдад нэг том юм барьж үцгэстэй. Цагаан юм божгорсон юмнуудын тэнд. Юугаа харддаггүй. Тэнд үсэрж байна хардаа. Нилээ том юм биш үү? Явц юм байна. За яг тэнд нь хайсан. За, залгич нь яг тэнд нь хайсан да. Би буцаадаг хоолоо муу хийгээд байгаа юм биш. Сая бол гоё болоо шин. Ханс нэг үсрээд байгаа мөртлөө. Ялаагаа авахгүй. Эвснээс хойш 2 үсрээд тэгээд намж юм болчлоо. Гусцоо. Алдчихлаа. Өгөөж тасарчлаа. Амар бүдүүн байна. Хайр юм. Яа. Золиг. Мангар юм байна. Золиг. Тасарчих юм. Өгөөж ахиулах байсан уу? Одоо хар авчлаа да. Бүх мангар хүн санагдлаа. Халаг. Тасарчихтай яах вэ? Энэ баг нөгөөхөөс чи том байр юм байна шүү. Амар хүнд байна. Яасан харамсалтай юм бэ? Одоо хар авцаа. Одоо өмөхгүй золиг. Янзын зоогоод алдцаа. Одоо хаширсан баг та золиг чи. Загсны 6 секунд гэдгээрээ байвал тэгээ гаргаад ирвэл те. Би энэ драйераа 2 том юм алдлаа шүү дээ. Буузын ямканд мангар юмтад байдаг хэвээрээ байна шүү. Сая хайр юм алдчихлаа. Ямар харамсалтай алдваа. Хар нүх тарсан таваад гарн чаа бүхний гүлэн бисаад бүхний гүйсгэн хар дэвтэрнээс нь надад заавал хийх зүйл би заавал би Буузын ямкад амар томыг алдсан. Тэр дахиад байхгүй өсөрөхгүй болчлоо. Тэгэхээр тэрийг зүгээр ингээд амраа идөө дараа нэг ирээ. Мангар юм байсан. Тэгээд энэ нэг хисан дээр ирчээд байж чинь. Одоо энд үзчихэд тэгээд цаашлаад явъя да. Тэ. Жижиг юм зөндөө явж чинь харагдчих шүү дээ. Бүр сүргээрээ явж чинь. Хацраад их. Хадрангууд юм адтай зэлгнүүд чи. Энэ би сайн бэлтгэл хийх юм шүү энд чи. Хоцроод байна уу? За төрүүлээд ээж магадгүй гэж одоо зүгээр тайван үзье. Жижиг юмнуудын амд нь багтахгүй байна уу? Өгөөшөө жижигрүүлүүлж хадрангуудыг госно л та. Өгөөшөө солиод жижиг хийгээд үтэлтэй. Нөгөө бортлоотой тэмцэнэ. Энэ муу жижигний хийгээд үтэлтэй. Карандад гаргаад ирсэн. Өгөөш томдоод байсан байна. Яг буухтан л өмхөд байна те. Ба тэгэж үсрээд. Тэ? Хүй. Цачинда гараад чадах юм ба. За. Зүгээр далжгнаад бай. Жижиг хадрангууд шүү дээ. Одоо гайгүй мэдрээд байгаа юм шүү.
Оо за өөр болчихсон. Оюун л хөөх юм бэ. Алдцсан. Хийдэд ингээд ийм гоё идэвхтэй газар байгаад байх юм бол бас ойлгомоор аядах юм байна. Ялаага түүж штэ. Яаж та муухай үлэн зайлгнууд. Тэмцэн дээр ийм газар тааруул өстой яндаарх юм шүү. Оо, барьсан байж идэх ч ах шиг. Өөрөө ч мэдээгүй. Өгөөс. Бүдүүс хатурхта муугаа дээрлэж байна. За зугаац чанлаа. Бараг 20-30-ыг барьж байна. Баярлалаа. Сайхан зугаацлаа. Гээ бас. Уу яг нэг 30 руу дөхнөө. Тэнд баахан драйер зугаацаад энд баахан нипер зугаацал. Тэд өөр нь хөөрхөн үзэтэй юм байна уу? Илээ. Оо үгүй. Энэ харин аваа. Байна уу? Хоёр өгөөсөнд автсан юм байна. Тэгээ хүн залгинаад чи. Ихлээр доотлыг хийдгэлөө, дээдлийг хийгээд, доотлыг хийгээд, дээдлийг хийгээд ёо. Идэттэй. Үн наад чи дөө. Элирэгч би, цагэ зэр хийлэгч би. За, сүүлийн позиц өчигдрийн хоёулагийн үлдээд байгаагүй. Энийг нэг хэдэн минут үзчихэл. Тэгэл дуусгая дөө. Ер нь хангалттай л засчлаа. Бууз хэрхэн цайрдгүй вэ гэдгээ энэ дугаараар маш сайн батлан харуулсан бахаа гэх юм аа. Загас шиг л мэдрэгдсэн дээ. Тэг жижиг юм явж байгаа юм. Миний сток хатчваа. Хатран байна. Түрүүн чи үсэрсэн байх нь шүү дээ. За байцыг та ганц хавдран л барьлаа. Тэгээд байхгүй юм шиг өндөө. Оройч боллоо. Хоол ундаа оройд боллоо. Хүүхдүүдэд очиж шааллаа тий. Бэлээ. Яв хари гацаа. За үүгээр загасчны замнал season 3 эпизод 1 өндөрлж байна. За эпизод 1-ийг Архангай аймаг Чулууд сум Чукагийн өвлчөн дээрээс хүргэлээ. Ер нь бол нээлтийн дугаар маань тунчиг сайхан боллоо. 2-3 өдөр ч үзлээ. Тэгээд Хүрмэн гол, Чулууд гол, Хойд гол гэсэн голууд дээр очиж шидлээ. Амжилтаа 1 см-аар ахиуллаа. Драйийнхаа бэлтгэлийг гоё зөндөө хийлээ. Гэтэ нөгөө салхи ихтэй байсан болохоор гоё каст бол хийж чадаагүй. Зүгээр хоцрохгүй нөгөө нэг хоцроод байна, төрүүлээд байна гэдэг тэрийгээ жоохон дасгал хийж жоохон ойлголттой боллоо. Нэг юмыг маш сайн ойлголоо. Өчигдрийн тэр буузын ямкан дээрээс алддаг занзгар том амтныг алдахад өгөөш тасарсан Сатурк. Эхний өдөр сүүлд тэр салаан дээр бэлчир дээр очиж шидэж хахад нэг хөөрхөн зэвийг алддаг. Тэгэхэд л би Сатурк минь хортон суудсан болов уу гэж бодсон. Сатуркаа жоохон ахиулаад дахид зангидмаар санагдсан шүү. Тэр их чухал юм шиг байна. Тэгвэл жоохон хортон сив суудсан Сатурк бол том загсанд бол татуулаад алдчихлаа гэж би хувьдаа бодсон. Мангар амтан байсан. Тэрийг дараагийн дугаарт явахдаа хажуугаар нь өнгөрөх учраас дахиж бууз ямка нэг шалгачаад цаашлана гэж бодож байна. Тэгээд хамтран ажиллагч Бехеровка, Чехийн Бехеровка Herbal Liquor олон төрлийн ургамалтай эмчилгээний ликер гэж явдаг. Оройдоо бол нэг шот татаад унтахад бол эрүүл мэндийн тун сайн шүү гэж би хувьдаа бодсон. Баярлалаа Бехеровка. Хамтран ажиллагч Изими махны ангилан савлах үйлдвэр хүргэлтээр та бүхэн 10 кг-ийн сонголттойгоор нийлүүлэлт хийгдэж байгаа. Та бүхэн пэйжээр нь ороод янз бүрийн төрлөөр ингээд 501 кг-ийн савлгаатаар ангилсан махыг эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан цэвэр цэмцэр орчинд үйлдвэрлэдэг цэвэрхэн юм үйлдвэр байдгийг айдуулаад танилцсан. Тэгэхээр итгэл төгс
идэж болох нэ. 103 аймагаас маха бэлтгэдэг байгаа шүү. За ингээд хамтран ажиллагч Easy-Meet-тэй баярлаа. Хамтран ажиллагч Chaos 505. За тэгэхээр season 3 дээр хамтарч ажиллахаар Chaos 550 тусгай дугаард үйлчилгээ орж иж байгаа. 505 тэгээд дадададад гэдэг би дугаар авсан байгаа. Тэгээд ер нь бол санал болгох үйлчилгээ бол даалгын Flexi гэсэн хоёр үйлчилгээ байгаа. Даалгын гэдэг нь болохоор Montpellier руу ороод Chaos 505 руу ороод даалгын үйлчилгээ зэсийг сонгоод ингээд найзынхаа дугаарыг хийгээд нөгөө найзаараа дата даалгана. Нөгөө Flexi үйлчилгээ нь яг эсрэгээрээ найзынхаа датанд даана. Ийм гоё үйлчилгээ байгаа шүү. Chaos 505-та маш их баярлаа. Хамтран ажиллагч Carrefour сүлжээ дэлгүүрээр бол одоо загсны замны шиг season 3 дээр хамтарч ажиллаж байгаа. Би одоо хүнсээ хаашаач явахдаа Carrefour-ээс бацааж явна. Мөн амралт угаалгын цаг эхэлж байгаатай холбоотой 22-ын төвчөө Баянзүрхийн төвчөн дээр аялгийн ийм том тасгууд гарсан байгаа шүү. Ороо сонирхоод үзээрэй. Хэрэгтлээнүүдээ авч болно. 7 сарын ихээр Өвөр хангай Эрдэнэ хотод салбараа нээж байгаа юм байна шүү. Carrefour-ийнхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлье. Хамтран ажиллагч Simple application маань бууцын загсны замналгаар мөн хамтран ажиллаж байгаа. Энэ удаад орон сууц барьцаасан зээл санал болгож байна. 300 хүртэлх сая төгрөгийн зээлийг 60 сарын хугацаанд 2.8% хүүтэйгээр зээлээ гаргуулan авах боломжтой. Орон сууцныхаа үнэлгээг байгаа газраасаа ипотекийн зээлтэй байсан ч болно. Эцэст нь хэлэхэд зөвхөн шаардлагатай үедээ зээл авч авсан зээлээ ашигтай зарцуулаарай гэж хэлье. Баярлалаа Simple. За хамтран ажиллагч нартай маш их баярлалаа. Мөн season 3 episode 1-т special thanks-ууд байгаа. Эхний special thanks бол Brothers Car Wash. Brothers Car Rent. Бууз бол Гандангийн үйлчилгээний баруун урд талд яг уулзар талтай байгаа Brothers Car Wash-аар бол байнгын үйлчлэл машина угаалгадаг. Сая наашаа гарахтаа change угаалга хийлгэсэн. Буцаж очоод change угаалганд орно. Brothers Car Rent түрээсээр 200, 300 Wrangler юу гэдэм бүхэл төрлийн машиныг түрээсийн үйлчлэгээр нь авч болох юм байлээ. Тэгэхээр би заримдаа бол машиндаа асуудал гарвал тиймэрхүү үйлчлэгийг авч сонгож нэг явж үзнэ гэж бодож байна. За тэгээд Brothers Car Wash та маш их баярлалаа. Пэйжээр ороод сонирхоорой. Дараагийн special thanks D-Max Offroad тоноглол. D-Max-ийн маань залуучууд буузын машины FG-ийн маань Cooper-ийг хийж өгсөн, доод элевчийн янзын болгож өгсөн. Тэшгүүрээ гоё шинэ болгоод бодуулсан. Одоо очиж жагаад намрын загасчлалтаа бол моциклтой явах учраас моциклийн дүүжлүүд юу гэдэг 50 зөөр хийлгэхээр ярьсан байгаа. Тэгээд D-Max-ийн залуус маань өөртөө сайхан загасчаад, өөртөө мотоочод, өөртөө сэтгэл зүрхээрээ нэгдэн дуртай зүйлийг хийж байгаа ийм гоё сэтгэлээр ажилтдаг залуус байгаа шүү. Та нар төмөр хийцэлтэй холбоотой бүх төрлийн зүйлийг D-Max Offroad тоноглол пэйжээс асуугаарай гэж хэлмээр байна. Баярлалаа. Дараагийн special thanks Хаан Хүнс Ibx өглөөний цай. Өдрийн олон ирэг дээрх цайлшлагт маань Хаан Хүнсийнхэн маань маш амттай зайдас, хям, түүхий зайд шаардлагагүй гих мэтлэн бүтээгдэхүүнүүд өгч явуулсан. Тэгээд үнэхээр амттай байсан Хаан Хүнс Ibx-тэй маш их баярлалаа гэж хэлье. Дахиад нэг special thanks байгаа. Энэ бол Box Offroad Wheeling Mongolia page. Манай FG-ний обод Янзи Dacia обод оруулж ирдэг ийм компани байгаа. Box Offroad гэдэг брендинг Dacia обод. Яа, намайг 8000 км орчим явна гэсэн чинь за янзын шүү хахадаа сайхан тестлээд ирээрэй гэсэн. Тэгээд хэдэд хариалгаж бариалгаж үзэх цаг ирэх байх гэж бодож байна. Тэгээд маш гоё хар дээр улаан хийтэй миний машинд яг зогсон тийм гоё обод тавьсан. Дээрээс нь нэг обод нь 1250 кг-ийн даацтай. Миний өмнөх обод 800 кг-ийн даацтай байсан бол даруй 50%-аар бараг ийм өндөр даацтай обод оруулж байгаа. Ер нь бол шууд Box Offroad гэж байна. Тэгэхээр яг л нэг манай машин зориулсан л обод байлаа. Тэгээд та бүхэн ч гэсэн бас Box Offroad Mongolia гэдээ ороод сонирхоод үзээрэй. Description хэсэг кликэд байрлуулчихнаа. Special thanks-уудаа маш их баярлалаа. Мөн Chuka Soko хоёртоо маш их баярлалаа. Chuka Soko хоёрынхоо гэрт маш олон хоног тавтай тухтай амарч байна. Тэгээд одоо дахиад 2-3 хоног эдитээ хийн. Одоо энэ хойно ингээд байхасаа барьсан эдит хийхдээ бэлдээ хийж чинь. Тэгээд Chuka Soko, за мөн Ого, Пая, Бораах, Болиогч гэдэг ингээд айл сахалтын ах ис нар найз нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Урайлгахан ухтаж авдаг Монгол түмэн сайхан шүү. За тэгээ мэдээж үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэсийн ядан хүлээж загинж бүр барьж идэх гэж энд одоо сүүлийн үед. Тэгэхээр маш хурдан эхнэр наагаараа янз бүр болохоо болоо. Чамаа камераар бичсэн шүү. Тэгээд бүх үзэгчдэд маш их баярлалаа. Лайк, шеэр, subscribe-аа сайн дараад өгөөрэй. Subscribe-ыг манайхан энэ жилдээ хэдүүлж авах. Тэгвэл ядахгүй. Бүгдээрээ 100,000 моч silver button авмаар байна шүү. Тэгээд үзэж байгаа бүх хүмүүс маань subscribe-аа маш идэвхтэй дараад өгөөрэй. Буудсан тэрэнд маш их баярлалаа шүү гэж хэлмээр байна. Мөн donation хийлгэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Эцэст нь хэлэхэд замнал мерч гарсан байгаа. Замнал мерчийг та бүхэн Улсын их лүүрийн урд Фантамын зүүн тал байрлах дар бар хоолны газрын дөрөв давхурт Toilet Cafe гэж байгаа. Манай Ready Jijag-ийн маань кафе байгаа. Кофе уунгаа бууцын цамцыг өмсөж үзээд таалагдсан бол худалдаж аваарай гэж уриалмаар байна. Ингээд эпизод 1 үүгээр өндөрлөж байна. Баярлалаа.